Үгийг үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Би сүүлчлэгээр цэцэг занидад үзэгч та бүхний нэгэн зочинтой уулзуулна. За түүнийг бизнесмен гэж мэднэ. За бас улс төрч гэж ойлгож болно. За сүүлийн үед жүжигчин комедиан гэдэг ийм бас нэг шошго үрдэ дагаад байгаа хүнтэй уулзуулах чинь ингээд урилгуулж авсанд баярлалаа. Баярлалаа. Хойлоо яриагаа эхлэе. Ер нь та бензин хэрэг очирч байна. Бензинд очирч байна. Тэгээ одоо яг нэг бензиний хомсдол үүсчихээр бас нэг цахилгаан машин шиг унаад яваад юм бас нэг цахилгаан машин нэг зүгээр юм байна. Тэгтээ бид нар ч бас эрчим хүчний хараад шүү дээ, тий. Тийм. Ер нь бол эрчим хүчний бас хязгаарлалтай боломж болцоо. Тийм. Гэхдээ цахилгаан машины хувьд бол яг одоохондоо тийм хомсдлын хэмжээнд л болохтой байна. Цахилгаан машин бас. Ер нь биднэрт өдөр тутамдаа тулгараад байгаа энэ махны хомсдлын асуудал, махны хомсдол чийсээ илүү үний асуудал одоо энэ тийм ээ хүмүүс яагаад ийм хүссэн хэрэгцээгээр махаа идэж чадахгүй байгаа юм гэхлээр зэрэг үний хүрээtлийн асуудал энэ өндөр үнэтэй байгаа даа. За шатхууны тухайд бол бид үнэхээр хомсдолтой хараат байна. Эрчим хүчний хувьд бид үнэхээр нөөцгүй байна. Эрчим хүчний нөөцгүй биш ээ. Одоо боломжит их усргүй байна гэж дотоод юм тий. Энэ бүхэн өөрөө улс төрийн системийн алдаа гэж ойлгож болох уу? Яг ямар алдаа байгаа болоод бид ийм одоо хэцүү байдалд байгаа юм. Нэг айхтар нарийн эдийн засгийн тоо баримт тайлбарлахаасаа илүү ер нь бол зүгээр энгийн альт ямар ч одоо мэргэжлийн төвшний мэдлэгийн иргэд харахад бол үнэхээр бид нар их харамсалтай нөхцөл байдалд явна. Юу гэхээр одоо 3.6 сая хүн ам 70 гаруй сая малтай. Тэгсэн мөртлөөсөө мах нь олддгоо, мах насар хүн өндрөмтэй. Тэгсэн мөртлөөсөө гадагшаага экспортлдог мах нь яг өөрсдийнх нь энэ улсын эзэд гэж байгаа иргэдийнх нь эддгээс хэд дахин бага үнээр экспортод гаргадаг. Яг тэр улсынх нь эзэд нь гэдэг байгаа энэ иргэд нь болохоор асар өндөртэй мах иддэг гэдэг юм уу тийм ээ. Тэгээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бид нар ч өөрсдөө юм үйлдвэрлэгч улс биш ихэнх юм одоо барилгын ч байна уу, хүнсний ч байна уу, өргөн хэрэглээний бүх юм бид нар импортоор хангацдаг болохоор энэ мэдээж хэрэг дагаад энэ нөхцөл байдлыг байнга үүсгэж яадаг, өөртөө байнга өсч яадаг, инфляц байнга дэш явж яадаг. Энэ өөрөө бүхэлдээ буруу менежмент төр засгийг удирдах байгаа төрийн эрх мэдэлтнүүдийн буруу бодлогын л одоо яг бодит үрдүү. Төс системийн алдаа төрт байгаа гэсэн. Тэр өөрөө буруу аргачлаар буруу замаар яваад байгааг нь л одоо их том баталгаа. Бид нэр нефть олборлдог улс. Нефтийн хомсдолтой. Тийм ээ? Манай Монголоос ч зөндөө нефть гардаг. Петрочайна дачин замтаг тамсаг гэдэг одоо энэ үндсэндээ 90 оны сүүлээс эхлээд одоо бараг 30 дахь жилдээ бид нэр түүхийн нефть хятад руу экспортлдог. Тэгсэн мөртлөөсөө бид нэр нефть нэрнэ гэдэг бол одоо дайны үед ч бай зүгээр одоо нэг айл гэрүүд ч бай зүгээр энэ ч нэг юм уу түнхэн хувинд нэрчдэг. Технологийн өөрөлдөх энгийнч нефть нэрнэ гэдэг өөр халаалтын процесс нэ. Гэтэл бид нэр тийм одоо боловсром хийдэг хүн зүгээр жижиг оврын үйлдвэрүүд зөндөө нэг барьчих боломжууд байгаа. Бид нэр тэрийг хийгээгүй. Ер нь бол ингээд нэг том нефтийн үйлдвэрч гэдэг юм уу нэг том станц том юм нэг төслийн арга бол яг манайх шиг дэлхийн авилгалын индексээр ийм том толгой зөгч байгаа улс орнуудын жишээн дээр л дандаа мөнгө угаалгал байдаг төрийн эрх мэдэлтнүүд юм. Тэгээд тэр төсөл хизээч дуусдаггүй. Африкаар дөрөв тийм төслүүд байдаг юм билээ. Дандаа том юм яриад хэрэгжүүлж байгаа мега гэсэн нэртэй тодтолтой төслүүд. Цаана дандаа тухайн улсын эрх мэдэлтнийг тойрсон авилгалын сүлжээ мөнгө угаалгал явагддаг. Харахад их л харамсалтай тийм нөхцөл байдлууд л одоо олон юм дээр нефть байгаа мөртлөөсөө нефтгүй мах байгаа мөртлөөсөө асар өндөр үнэтэй мах иддэг ч гэдэг юм уу одоо асар их хүрэн үүсний нөөцтэй улс орн байж ич эрчим хүч байхгүй дутагдaltaй. Одоо ингээл бүгдийн тоочод барагдахгүй энэ мэдээж хэрэг буруу бодлого, буруу зохицуулт. Зүгээр их жижигхэн жишээн дээр хэлэхэд бол нэг $100,000 өөрөө бие дааж босгож үзэж 5 хүнд салинжуулж үзээгүй, татвар төлж үзээгүй ийм улсууд улс төр намаар дамжиж 20 орчим тэрбум долларын эргэлттэй Монгол улс гэдэг ХХК-гийн гүйцэтгэх захирал бодоод ин гэсэн үг байхгүй юу?
одоо их энгийнээр хэлэхэд бол тэгэхээр ийм бизнесийн, ийм эдийн засгийн, бодлогын ямар ч туршлага мэдлэггүй улсууд улс орныг үндсэндээ сүүлийн 30 гаруй жил удирдах улс орн бол одоо 36 дахь жилийнхаа шилжилтийн цаг үе дээр ингээд харамсалтай энэ бүс байдалтай явж байгаад үнэндээ гутармаар, харамсмаар заримдаа бол бүр одоо өстой үнэхээр өстой хэлэх үг байхгүй харамсмаар. Дэлхийн хөгжлийн түүхийг харах юм бол их хор дэлхийн 2 дугаар дайны дараах нь л одоо Герман дэлхийн одоо ямар хадгийн муу улс болоод хувирцсан, ямар ч зээл тусламж өгөөргүй нөхцөл байдалд орцсон, ирчүүд нь дайнд үрэгдсэн, дайны асар их өрийг төлдөг болцсон хохироос улсуудынхаа тийм хэмжээнд дээрээс ердөө нэг 22-оос 23 жилийн дотор Баруун Герман гэдэг улс Европын номер 1 эдийн засаг болж гарч ирчихсэн. Дэлхийн 4 дахь эдийн засаг болж гарч ирчихсэн. Цорын ганц дэлхийд дээр одоо анхны бөгөөд цорын ганц цүмийн туршилтыг хийлгээд 2 хот дээр атом бөмбөг хаягдсан. Бас баахан дайны үр тулгуулсан. Ямар ч газрын баялаггүй, малгүй Япон үндсэндээ 20 гаруй жилийн дотор дэлхийн 2 дахь том эдийн засаг болж гарч ирж байна. Тэгэхээр өөрөө ер нь бол хөгжлийн цаг хугацаа гэдэг бол 20-с 25 жилээр хэмжигддэг. Боломжтой тийм. Боломжтой одоо өсвөнгөө хөгжих цаг хугацаа гэдэг. Тэр олон улсын маш олон улсын жишээн дээр байж байгаа. Өмнө Солонгосч бас ингэж явсан. Бид нар 36 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүн дөнгөж зүгээр нэмээ номинал нэг юм нэг үзүүлэлтээр статистикээр нэг $100,000 гэсэн нэр томьёот. Гэтэл энэ нь өөрөө бас зүгээр л эдийн засгийн тон үзүүлэлт болохоос биш. Яг бодит нийгмийн амьдрал, иргэдийн амьдрал яг тийм байгаа юу гэдэг бас. Өнөөдөр нөгөө далд эдийн засгийн асар том бодит байдал бий болцсон. Нийгмийн ард иргэдийн нэг 3-5% чинэлэг хангалуун амьдардаг. Энэ нь бол ихэнхдээ авилгалыг тойрсон бизнес, концесс тендер, төрийн эрх мэдэлтнүүдэд сүлжилсэн бизнесүүд, төрийн эрх мэдэлтнүүдийг тойрсон орлогууд энийг одоо энэс тижигддэг нэг юм талд эдийн засаг. Өндөр үнэтэй брендийн том ресторанууд, кофе шопууд, том брендийн дэлгүүр. Энэ нь бол тэр одоо хэсэг нь. 95-аас 97% нь бол ядуу. Ядуун дотроо нэг 2 хуваагдаж байгаа баг. Моргижийн зээл авдаг ядуу, моргижийн зээл авах чадлагүй ядуу. Гэж нэг ийм 2 ядуучуудтай бид нар. Тэр нь дийлэн хүн амын? Тэр нь дийлэн хүн нийт хүн амынхаа бараг 95% эзэлж байгаа. Тэр нь дундаж давхар гэж маа байхгүй болсон. Тэгээд хит цөөнх баячууд тэгээд бүр хитрхи их ядуучуудтай болсон. Тэрнээс одоо нэг статистикээр заагаад байгаа манай нэг ядуучуудын одоо хувь 30% тийм. Тэр бодлоо. Бодит ядуу гэдэг чинь өөрөө ямар нэгэн байдлаар хоримтлалгүй. Тодорхой хэмжээний энэ үзүүлэлтүүд үүдэг. Ямар эмнэлгийн үйлчлэгээ авч байгаа, яаж гадаад руу аялж байгаа, ямар хэмжээний хоримтлал, ямар орчин нөхцөлд амьдарч байгаа юу идэж ууж байгаа юм те. Өнөөдөр бол тэгээ үзэх юм бол харагдах байдал нь энгийн харагдаад байгаа боловч дандаа ардаа асар их хугацаа хэтэрсэн зээлтэй хойд хормоогоор урд хормоо гэдэг шиг ийм амьдралтай дандаа ядуучууд байгаа. Нөгөө хэсэг ядуучууд нь бол бүр тэрнээсээ давцсан одоо моргэж зээлэнд хамрагдаж чадахгүй ядуучууд. Нэг хэсэг нь зээлтэй ядуучууд. Нэг ийм л 2 төрлийн ядуучуудтай улс олоо хувирсан. Дарга сайд нар нь бол 30-40 жил бизнес хийсэн хүмүүсээс баян болцсон. Ийм одоо нийгмийг л бид нар одоо яг өнөөдөр бодит байдлаар харж байна. Та ер нь манай улсад яг цэвэр бизнес байгаа гэж боддог. Ер нь бизнесмэнүүд улс төрөөс хол авах хэрэгтэй мó? Эсвэл улс орны хөгжлийн төлөө бизнесмэнүүд энэ улс төрд оролцоотой байх хэрэгтэй. Тэг яг хоо ер нь бол нэг талаасаа чи улс төрийг оролдохгүй улс төр чамайг оролдоно гэж нэг үг байдаг. Нөгөө талаасаа бизнес гэдэг бол өөрөө уян хатан шинж чанарыг агуулсан тодорхой хэмжээний том эрсдэлээр явж байгаа нэг юм одоо үйл ажиллагаа. Тэгэхээр бизнесмен хүн бол үйлдвэрээ хамт олноо ажилгүй болгоод үйлдвэрээ нураагаад үйлдвэрээ зогсоолгочихгүй тулд эрх мэдэлтэнд бууж өгдөг, тохиролцдог. Тэгээд энэ үйл ажиллагаа явагддаг. Ингэснээрээ тэрэн дээр энэ эрх мэдэлтнүүд ингэж боожиж
Тэр нь ашигын төлөө юм уу, ажлын байрны төлөө юм уу? Мэдээж нэг талаасаа бизнесээ хамгаалах гэж нэг хэсэг нь. Нөгөө хэсэг нь бол олчноор ойлгоод ер нь бол их мэдлэлтэнтэй тохиролцоод ингээд амьдрч болох юм байна гэд одоо Монголын алдарт топ 100 дотор тийм зөндөө компани байгаа шүү дээ. Яг энэ улс төртөө холилдож бизнес хийдэг. Улс төрийг боожулдаг, улс төрийн сонгуулийг далд хэлбэрээр санхүүжүүлдэг. Тэгээд энэний цаана юу байна вэ гэхээр далд худлаа статистикууд гарч ирдэг. Энэ нь өөрөө инфляцийн үндсэн том суурь нь болж өгдөг. Яг л гэхээр зүгээр жижигэн жишээнээр харахад одоо бид нэр ингээд сонгуулийн жилд өгөхөд ирэхээр засгийн газрын тухайн эрх барьж байгаа намын засгийн газар асар хэмжээний мөнгө хошоо хөдөлгөөнч гэдэг юм уу ямар нэгэн нэрэн дор ингээд тараад үр ашиггүй зүгээр хитэн их наядаар нь асгадаг. Тэгсэн мөртлөөсөө одоо ингээд сонгуулийн ерөнхий орооны вебсайт руу ороод харах юм бол одоо Монгол Ардын нам гэдэг Монголын хамгийн том ууган нам гэж байна. Монгол Ардын намын нийт 2024 оны зарцуулсан зардал гэсэн 9 тэрбум төгрөг. Тэгээ ийм инэдэмтэй юм байж ах жишээ нь. 9 тэрбум төгрөг гэдэг бол одоо баг энгийн хүнч мэтэндээ баг манай нэг гишүүний зардал шүү дээ шахав. Тэгэхэд бүгд бүтэн ман 9 тэрбум төгрөг зарцуулсан 24 оны сонгуульд. Тэгээ 68-аас бодлоо. Тэгэхээр эн чинь өөрөө хэр их далд эдийн засаг байгаагийн баталгаа байхгүй юу? Тэгэхээр бусад тоон талд орчих. Энэ далд зардлуудыг энэ өгсөн сонгуулийн саналыг худалдаж авах тарааж агаад халамжууд, сүлжээнүүд, төрийн албаар дамжсан, төрийн албанд зүтгэж байгаа тэр намын гишүүнчлэлийн сүлжээ яаж байгаа тэдний одоо бэртгчилж амьдарч байгаа энэ бүх сүлжээг тэжээх гэж энэ эдийн засгч өөрөө дийлэхгүй болчиход шүү дээ. 240 гаруй мянган төрийн албаа агчдаг. 160-аад мянган төрийн компаниуд ажилтан болтой. Энэ ч надад төр гэдэг нэрэнд орчин танаас надаас авахсан бүгд татвар төлөгчдийн хорийн төлөв байхгүй. Тэгэхээр та бид нар энэ том бүтцийг тижээж чадахгүй болоод шүү дээ. Энэ том бүтцийг чинь үеийн үе сонгуульд ашигладаг. Тэгээд ингэснээрээ инфляц өдөөж идэг. Далд эдийн засгийн явахаар яг ил эдийн засаг дээрээ эмчнэрийн цалин, багш нарын цалин өсгөх яг бүх инфляцаа тавьж тавих гэдэг. Яг инфляц нь тэгсэн дээгүүр далд хэлбэрээр тултал ашиглагдсан байна. Тэгээ ийм хэлбэрээр бид нэр одоо бол цаашдаа удаан амьдарч дийлэхгүй болсон. Тэгвэл сонгуулийн тогтолцоог бодлогын өсөлтөө яг бодлогын шинжилэл хийх тэр улс төрчтэй гэдэг юм уу тийм хүчнийг гаргаж ирэх болцоо байхгүй гэж харж байгаа юм байна. Тэгвэл биднэрт ямар бодлогын өсөлтөөнийг бий болгож сонгуулийг хийх тогтолцоо хэрэгтэй ажиллах юм. Тэгээ ер нь бол одоо ингээд сүүлд бол одоо нэг эрх мэдлийг нэг хүн дээр илүү их том төлөвлөрүүлэхгүй гэдэг үндслээр одоо бусад намуудын оролцоог хангана гэдэг үндслээр 126 гишүүнтэй боллоо. Энэ онлын хувьд зүг боловч яг амьдрал дээр үл энэ бас яг төдийлөн сайн тусч гарч ирсэнгүй тийм ээ. Хэдий 126 гишүүн одоо тэгээд тухайн хууль дүрмээрээ гишүүн болсон гэж тангар өргөцгөөж байгаа боловч нийгмийн хүсэмжид хүлээлт хангасан тийм гишүүд нь бараг байхгүй болчихлоо. Өнөөдөр төр иргэн хоёрын хооронд бол асар том ангал бий болсон. Зүгээр л энгийн жишээ гэхэд л одоо сая фейсбુક дээр харж байхад л тэнд нэг арабууд очсон шонхор барьж байна. Нөгөө мөнгөний тушаагаад байгаль орчин яам ерөнхий хэлхсийн хамгаалалт газар мөнгөний тушаагаад албан ёсоор хэсэг салсан байгаа. Дээрээс нь баахан ил талд бас үүсгэн байгаа. За одоо ингээ шонхороо барихаар тийч нутгийн иргэд очоод миний шууг барьж байна. Эднэрийг зайлуулгаад ингээ тэмцэх. Тэгээ бүр хувц сунарт нь хүрээд бараг одхон шахаад ааш тий. Нэг талаа төрийн үйл ажиллагааг иргэн хүн мөрдөх ёстой зөв. Гэтэл тэр иргэнийг буруутгах ямар ч аргагүй болчиход байгаа. Яг бол тэр иргэн төрдөө итгэхээ байсан. Төрөө хүндлэхээ байсан. Яагаад гэвэл төрийг төлөөлж байгаа улсууд чинь хулгайч. Худалч. Тэгэхээр иргэд чинь энэ төрөө хүндлэхээ гэж байгаа байхгүй. Бид нар одоо дөнгөж саяхан л харж ирсэн шүү дээ одоо. Ирэх барьж байгаа энэ нам чи 2 хуваагчаад. Чи үл ийм бортыг хулгайчаа. Ингэсэн бүр хүн алаад шатаасан гэдэг. Их хурлынхаа даргаыг намынхаа гинсек байсан хүн ээ. Энэ 24 оныхаа ялтыг авчихсан байна. Нөгөөт нь үгүй чи үл тийм юмны хулгайчаа. Чи үл ийм юмны хулгайчаа гэдэг. Энд чи өөрөө тангаа өргөцсөн төрийн түшээ ард түмнээ төлөөлж байгаа баг ард түмнийг төлөөлж байгаа баг ард түмэн гэж одоо нэрлэж байгаа парламентд сууж байгаа хүмүүсийн амнаас унж байгаа үг бол үнэн багс.
Ард түмэн ч Тэгээ нотлогддоггүй тийм ээ. Дараа нь тий, тэгээд яг хуу нотлогддоггүй биш. Ягаад гэвэл хууль хяналтын байгууллага нь нөгөө бүтцээрээ нөгөө энэ буруу бодолтой буруу системийнхаа томилгоогоор гарч ирдэг. Тэрээс эн чинь өөр улсаас ирсэн цагдаа өөр улсаас томилогдож байгаа атаке биш шүү дээ. Энд чинь нөгөө тэр ялсан нам тэр намыг тойрсон хүмүүс чинь прокурор атаке цагдаа болчихж байгаа. Хүмүүс увцсан дэгэр. Та очиж сургуулаа авал тэр чи хэлнэ. Үгүй би ингэж хангах гэсэн Монгол улсын үндсэн хуулийн тэт эрүүг хуулийн тэт ийм одоо манай шүүхийн хуулийн тэм прокурорын хуулийн тэрний дагуу би бол одоо хариуцлага Бурхны өмнө явж нүгэл буруугүй хамгийн одоо шудраг шүүгч прокурор атагийн комиссар гэж хэлнэ. Энэ худлаа гэдгийн баталгаа нь Монгол улс өнөөдөр авилгалын индексээр 124 төгрөг барьж байгаа. Манай өмнө манайхаас гайгүй Непал байж байгаа шүү дээ. Непалын улс тийм. Африк улсууд манайхаас гайгүй байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр Африк гэж бүр бас гамшиг шүү дээ. Би тэнд бас ажиллаж байсан. Би маш сайн мэднэ. Тэр Африк гэж бүр гамшигын гамшиг. Тэгэхэд үзүүлэлтээр манайхаас шүү гайгүй яваад байгаа шүү дээ. Тэгэхэд манайх ийм аймаар завхралтай, ийм аймаар нөхцөл байдалтай яг ингээд нүүр тулцсан, туйлдаа өрцөн яг ирмэг дээрээ ирсэн ингээл албан тушаалын хэрүүл хийгээл одоо энэ их авилгал баяжчих богино хугацаанд баяжчих болох эрх мэдэлд хэн нь очих уу гэдэг юм байн зодонтой эрх мэдлийн төлөв тэмцэлтэй нэг юм. Улс төрд бизнес ч тэр шүүмжлэлүүд бол маш их байдаг. Иргэд шүүмжилж байгаа. Одоо нөгөө төр нь иргэний төрдөө итгэх альцсан гэдэг бүгдийг шүүмжилж байна. Гэтэ ямар нэгэн гарч шийдэл дундын олголцол цаашаа хөгжлийг хамтдаа өөрөөд явах ийм хүчин зүйл хэрэгтэй байх гэж бодож байна л. Та ер нь яг юуг өөрчлөлвөл бидэнд хамгийн ихний ээлжний одоо өөрчлөлт ирэх вэ гэж би 2010 онд сурвалжлагч болсон. Тэр үед гэр хороолт, гарамын масл, гарамын тос, гарамын эсэн чихэр, гарамын мах тал талах авдаг л байлаа. Тэр үед 2 4-ний усаач авч чадахгүй хүмүүс 20 литр усаач авч чадахгүй амьдрч исэн. Өнөөдөр ч тийм л амьдрж байна. 15 6 жил өнгөрсөн гэж ботход миний сурвалжлагч хийсэн хугацааны. Тэгэхээр ер нь юу бид өөрчлөх ёстой юм. Ямар нэгэн шийдэл мухардал ямар нэгэн шийдэл бас байж л байдаг шүү дээ. Бид үнээр мухардалд орсон байгаа мó эсвэл ингээд энэ өөрөө бидний энэ бүх туулж байгаа зүйл хөгжил рүү явж байгаа нэг процесс юм. Тийм. Тэгэхээр ер нь бол бид нэр эрхцүүт төртэй улс. Тэгэхээр бид нэр үндсэн хуультай эрхцүүт төртэй улс. Тэрнийхээ дагуу сонгуул хийдэг. Өнөөдрийн энэ шүүмжлэгдээд байгаа эрх баригчнаар амлалтаа биелүүлэхгүй татвар, хураамж, турбуулаа байнга өсгдөг, сонгуулийн өмнө худлаа амладаг энэ хүмүүсийг бид нэр өөрсдөө булгаагаар ордонд ороод ирсэн хүмүүс биш. Энийг бид нар боломжийг олгож өгч сонголтоо хийж оруулж байгаа. Энэ бол нэгдүгээрт бидний сонгуул өгж байгаа иргэдийн 100% буруу. Бидний нэгдүгээр хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Иргэд хандлагаа өөрчлөн гэдэг нь иргэд сонгуульдаа маш хариуцлагатай оролцдог. Нэг удаа сонгогдсон хүн хоёр дахь сонгодгүй байх. Төрөөр сонгол юм хийгээгүй бол өөрчлөлт авчираагүй бол төрөөр байнга бэртгэлчилж төрөөр амьдэрдэг бүхэл бүтэн айран бий болчиход шүү дээ. Зүгээр л нэг ордны нэг юм хуучин бор тавилах шиг ингээд нэг байнга ордонд байж ах хэвээр. Тэгэл сайд дарга их хурлын дарга ерөнхий сайд ерөнхий хамгийн өндөр албан тушаалыг авах юм хийх ёстой. Бүх албан тушаалд очих ёстой. Тэр хүн л ганцхан одоо Монгол улсад хайртай бусд нь хайргүй. Гэсэн нэг тийм явцуу муухай бодолтой арчилсан улс шүү дээ. Бид нар ч арчилсан улс. Арчилсан улсад тийм муухай явцуу бодолтой ганцхан бие гэдэг өвчтөй ганцхан бие л одоо ингээд тэгээд төрөөс бэртгэж амьдэрдэг өөрөө нэг удаа татвар төлж баялаг бүтээхгүй. Өөр ингээд төрөөр тижээгдэл төрийн машин унаад төрийн бензин идэл төрийн их тэнгэрт амьдраад ингээд явдаг юм бүхэл бүтэн юм айран бий болгоцсон. Энийг бид нар байн сонгоод гаргаад ирдэг. Энэ сонголтоос л өөрчлөлт хийх юм байна гэж ойлгож байна. Эхлээд бидний хандлага өөр болох хэрэгтэй. Бид нар сонголтоо жоохон зоригтой өөр хийдэг болох хэрэгтэй. Огт хараагүй царайнуудаа сонгож үзье л да. Мэдхгүй юм. Намтрыг уншиж хагаад. Тэрнээс биш одоо
намтар бүх юм бодлоо болсон шүү дээ. Одоо та ингээд энэ хөрөнгө оруулалтын мэдүүлэгч байдаг юм уу? Энэ парламент CGM-ийн одоо энэ гишүүдийн юу үзэх юм? Танилцуулгыг үзэх юм бол гишүүн болгон Орос англи хэлтэй. Тэгээ ярьж чаддгүй шүү дээ. Өөрсөж чаддгүй. Би очиод яриад үзэх юм бол нэг нь ч байхгүй шүү. 90% нь байхгүй шүү тийм Орос англи хэл. Тэгэхээр энэ бол аюул тийм муухай анхнаасаа би ингээд өөрийгөө тодорхойлохоос худлаа ярьж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүний зорилго чинь тодорхой болчиход байна шүү дээ. Би худалч юм аа, би хулгай хийх гэж байгаа юм. Би одоо энэ их хурлын 126 гишүүнийг яг ингээд халд сууж агаад Англи, Герман, Орос, Францаар чөлөөтэй ярилцж болж байна. Тийм хэл мэддгүүттэй. Үнэхээр мэдчихэв нүггүй. Шалгаж хийж. Худлаа шүү дээ. 90% нь худлаа шүү. Ингээд эннээсээ авахуулаад хамгийн наад захын суур өөрийнхөө тодорхойлолтоос авахуулаад худлаа яриад эхэлж байгаа. Тэгээд ихэнх нь дандаа юм баялаг бүтжээж байгаагүй, улс орондоо татвар төлж байгаагүй юм болсон. Ер нь манай улсын эдийн засгийн татварын дийлэнх орлогыг за тэгээд энэ улс орныг чирж явж байгаа салбар бол ганцхан уул уурхай. Бид ер нь уул уурхайгаа олон жил солонгоруулъя гэлээ ингээ өөрчлөе хит хамааралтай байна гэдэг. Бид үнэхээр хит хамааралтай байгаад байгаа юм уу? Энийг өөрчлөх ёстой юм уу? Тэгвэл ямар салбарыг дэмжих ёстой юм? Уул уурхай салбарыг ингээ ад үзээд хөрөнгө оруулалтуудыг энэ зарцаагаад за зөвшөөрөл лиценз юм аваад очихлоор нутгийн иргэд нь уул ус газар орноо эвдүүлэхгүй сүдүүлэхгүй гэж дайраад байх. Энэ дундын ойлголцол юу яг ямар байх ёстой юм бэ? Энэ хараа юм салах ёстой мó бид цаашаа хөгжүүлээд дэмжиж явах ёстой юм. Гол салбар уул уурхай гарцаа байхгүй. Гэхдээ ард иргэд яагаад эсэргүүцээ дуугуулж чинь бохор энэ уул уурхайгаас орж ирж байгаа өөрсөнд нь ашиг тусан байхгүй. Өгж байхгүй юм. Үндсэн хуулиар нөгөө газрын баялаг ард түмэн мөн үү? Тэр чи өөрөө Монгол улсын хуулиар бол ашигт малтмлын нөөц ашигласны татвар гэдэг энэ ойлголтоор дамжиж ард иргэд хүргэгдэж байгаа. Хэлбэр байхгүй. Тэгэхээр амнаат гэдэг юмор орж ирсэн ашигт малтмлуудаас орлого чинь эргээд төсөв гэдэг юмд очиод төсвийн хуваарлт нь ард иргэдийн тэр ахуй амьдралыг сайжруулах эмнэлэг, сургууль, цалингийн өсгөх, зам харгуу байр энэ бүх. Тэгэхээр энэ бүх юм чинь чанаргүй, улгаатай иргэд ашиг тусахгүй юм хийгдээд байгаа болохоор иргэд энд сэтгэл хангалуун биш байна. Тийм болохоор уул уурхайг эсэргүүцэж байгаа. Хэрэв үнэхээр чанартай амьдлаг, чанартай сургууль, чанартай зам, чанартай сайн сайхан юм хэмнэлттэйгээр зөв оновчтой төр засгаас хийгдэг байсан бол иргэд уул уурхайн компаниудыг үйл ажиллагаа явуулах гэдэг хэрэгт хадаг сүү хоол ундаа бариад очино. Ухаад өгөөч. Тэр баялаг хотны ашиглаад баялгаа гаргаад төсөвд хуримтлуулаад манай аймагд ийм сайхан болж байна. Тэр хүмүүс тэмцэлдэж явахгүй. Тэр чи ядуу уулагч чинь бухимдалтай байгаа болохоор тэр уул уурхайн компаниудыг эсэргүүцэж байгаа байхгүй да. Яг л өөрсөнд нь юу ч хүртэгдгүй. Тэр төлөгдөж байгаа татвар төсөв янз янзын нэрэн дор хийж байгаа татвар чи энэ их мэдл байгаа улсуудын хувийн халаасыг сусаатахад тэдний гэр бүлийг л тижээгээд баяжуулаад байгаа байхгүй юу? Тэднийг л одоо өндөр үнэтэй хаусанд амьдруулах сайхан шангираад хүмүүсийг ойлгож юм байна. Сэтгэлгээний хувьд ч тэр ахуй амьдралын хувьд ч гэхэлэр зэрэг хүний доромжлоод байна гэж хүлээж авдаг хүмүүс их байдаг шүү. Та ер нь энийг ямар хавлгаар хэлээд тий? Тэг яг хоо ер нь бол ядуу гэдгээс ичж болохгүй л дээ бид нар ядуу биш болохын төлөө тэмцэх хэрэгтэй болохоос ш ядуу гэж хэлдэг гэж ичдэг л илүү их тэнийг хүмүүс. Ер нь бол энэ уул уурхайтай улс орнуудын жишээ яаж явдаг вэ гэхээр хоёр замл өгч. Нэг нь бол үгээгүй ядуу цөөн эрх мэдэлтнүүд нь баяцсан улс орн үгээгүй ядуу болоод хит их баяцсан эрх мэдэлтнүүд нь дотроо бас хоёр багтана. Нэг нь авторитар дэглэм тогтоогоод ард түмэн туйлын ядуу тэр зөвхөн ерөнхийлөгч юм уу тэр зөвхөн хааныг тойрсон улсууд нь сайхан амьд бизнесээ. Нөгөөх нь бол тэр эрх мэдлийн төлөө манайх шиг баймдаа алдсаж ээлжээр гарч ирээд дараагийн хүчрхэг баяцснууд нь сүулдэ айрамжиж эхэлнэ. Сэргийн хүчтэй болж эхэлнэ. Тэгээ хоорондоо иргэнийчдийн засгийн газрын хувийн гэсэн айрмууд хоорондоо уул уурхайн төлөөсөө буудалцаж алдсаж ингэж явдаг. Арсан Конго улсын жишээ. Бид арай юм болохгүй зү. Бид нар одоо ер нь бол тэр рүү явна. Хаашин руу гарцаа байхгүй. Одоо энэ эрх мэдлийн төлөө их тэмцэлж байгаа улсууд чи асар их баяжаад ирэхээр эдгээр чи одоо ашиг сонирхлын төлөө энэ ч тэмцэлтэн зүгээр нэг фэйсбүүкээр нэгэ доромжлох биш. Алах, зэвсгэлж
цэрэг армаа тус нь гарах өөрийн гэсэн армтай болох ийм хэлбэрлөө орцсон байхгүй. Анхнаасаа Африкийн Конго жишээлбэл тийм байгаагүй байхгүй. Тэгэл тийм хэлбэрлөө орцсон. Тэгэхээр бид нар цаашлууд ийм болно. Нөгөө сайн жишээ нь бол Норвег, Канада ч гэдэг юм уу, Персийн булангийн орнууд ч гэдэг юм уу, тийм ээ. Хөгжлийн улс орныхаа тодорхой сандаа асар хэмжээний мөнгө төвлөрүүлээд хоригдлол бий болгоод тэр мөнгнөөс ард иргэдийнхэн сайн сайхан ахуй амьдралынхаа төлөө бодтой юм хийдэг. Тэрийг яг өөр юмсгээр зарцуулж чаддаг. Нийгмийн хаатай орчныг яасан байна гэсэн. Манайх шиг юм үргэлгэн ухалгаатай зарцуулдаг биш. Одоо манайх жишээ нь үндсэндээ одоо сүүлийн 20 гаруй жилийн чинь баг нэг 100 гаруй тэрбум долларын шахуу баялаг гадагшаага экспорт нь гаргацсан байна. Тэгэхээр бид нарт ард иргэдэд өгөөж ин ч гэдэг юм уу юу ч байхгүй штэ. Одоо нэг тараах болохоор 100 мянган төгрөг оногдох гээд байдаг тийм ээ. Гэтэл дарга нар болохоор өөрсдөө хэдэн 10 их 80 даран захиран зарцуулсан байдаг янз бүрийн хутлаа төсөл нэртэй янз бүрийн угаалгаар түлш давтаагүй түлшч гэдэг юм уу. Ковид 20 их 80 ч гэдэг юм уу. Одоо янз бүрийн нэр томьёон дор зөндөө улгаа хийчих. Жидүү санч гэдэг юм уу. Одоо хөгжлийн банк ч гэдэг юм уу. Ер нь бол баялагч суурилсан эдийн засгийн улс орнууд яадгүй гэхэлэр тэр Персийн булангийн орнуудын жишээн дээр бол ард иргэдийнхэн данс руу шууд нэр борлуулж байгааг одоо байгалийн хий борлуулж байгаа энэ орлогоос ашиг нөөглөгөөс сар болгон 10, 20, 30, 40 мянган доллар дансраа орчдөг. Тэр нь бол цаана нөшөө эмнэлэг сургууль нь үнэгүй байдаг. Тэр нь гэхдээ бүр одоо манайхаар бол хувийн эмнэлэг сургууль шиг тийм хэмжээний чанартай. Манай ч хувийн сургууль эмнэлэг бол ийм ядуучууд ялгаатай юм шүү дээ. Баячуудынх нь өндөр ялгаатай сургууль ч одоо бүр амар шүү дээ. Яг нэг социализмын үеэл одоо сайдны 2 дугаар эмнэлэг гуйлагчингуудын бүр эмнэлэг гэдэг шиг ийм ялгаатай шүү дээ. Тэгэхээр баялаг суурилсан эдийн засаг хамгийн наад зах нь манай Монголд ганцхан болсон нэг тохиолдол нь ковид үеэр санаж байгаа бол та нар төрийн өмчт эрдэнэ төлөвлөрөөс бүх ард иргэдийн тогийг дааж ирсэн. Энэ өөрөө баялаг суурилсан эдийн засгт улс орны хийх ёстой зүйл нь юм байдаг байхгүй. Өнөөдөр жишээлбэл тэгвэл хүмүүс нь ерөнхий олон улс юм шүү. Үгүй яалаа гэж энэ чараа юм байхгүй юу. Дэлхийн зах зээл дээр давчгүй нөхцөл байдлаар дайны нөхцөл байдлаас энэ тэнд болж байгаа нефтийн өнөрсчлөө. Тэгэхээр энэ нефтийн өсөлтийн тодорхой хувийг төр өөрөө дааж үнийг хязгаарладаг. Тэр өөрийн төрийн энэ ард иргэдийн нөхцөл. Энэ чинь ард иргэдийн мөнгө нөхгүй юу? Төр гэдэг чинь ард иргэд бий болгоцсон. Төр өөрийнхөө төлөөллийг сонгоод их хурлын гишүүдгээд их хурлын гишүүдийн төрийг бий болгоод энэ чинь төр гэдэг чинь миний зарцснаар миний төлөөлөл байхгүй юу? Миний мөнгийг захиран зарцуулж байгаа. Тэгэхээр миний мөнгө гэж байгаа байхгүй юу тэнд чинь. Тэгэхээр энэ чинь одоо манын юм уу, их хурлын гишүүдийн юм уу, засгийн газрын гишүүдийн юм уу? Тэд нар мөнгөө нийлүүлээд бүтээлээгүй шүү дээ. Сүх ямцогт учирлын мөнгө биш байхгүй да. Тэр чинь бидний мөнгө байхгүй юу? Бидний мөнгийг бид нар чинь захиран зарцуулж байгаа. Эдгээр чинь бид нарыг хүндлэх ёстой байхгүй юу? Бид нар эсрэгээр. Бид нар хүндлүүлдэггүй, бид нар гудамж нь эдгээр бидний зардлаар хамгаалалттай улаан хевсэн дээгүүр явдаг, шовгор малгай өмсдөг. Хамгийн гоё газар амьдардаг. Нүм ганцхан бие зөөх гэж хідэн 10 машин дагуулж явдаг. Хэрэгжил бидний мөнгө шүү. Бүгд бидний мөнгө байхгүй юу? Ер нь Монголын төр баялаг хөтөлбөрчтэй хамгаалдаг гэж та боддгоо. Дэмждэг гэж боддгоо. Монголын төрийг төлөөлж байгаа эрх мэдэлтэнтэй хувилдаж хамтарч чаддаг баялаг бүтээгч гэдэг нэрэн доор нуугддаг. Тэр бизнесүүдтэй бол ээлтэй. Яг бусдад нь бол ээлгүй. Тэгэхээр бол баялагч суурилсан эдийн засгтай улс орн бол хамгийн наад зах нь өнөөдөр нефтийн үнэн дээр ард иргэдийг харж үздэг байх хэвээр тодорхой хувийн хөнгөрүүлдэг. Жишээ нь одоо хамгийн муу жишээ гэж яригддаг байсан боловч өнөөдөр тэр жишээ дэлхий дээр энэ Персийн булангийн хамгийн эдийн засгийн өндөр үзүүлэлтийг харуулж байгаа одоо Катар, Сауди Арабын нэгдсэн Эмират, Омар, Бахрейний жишээг айл далаа донд лив улс хийжсэн байхгүй тэр нөө Муаммар Кадафи гэдэг юу хийжсэн тэр хүний үед дотоодын нийт бүтээгдэхүүний хүн оногдсон 30 гаруй мянган доллар болсон. 1 литр бензин ард иргэдэд 1 центээр өгдөг.
ард иргэдээ барууны ихтэй сургууль явуулахад нь бүх зардлыг улсан даадаг. Гэх мэт энэ өөрөө хүнийг энэ иргэн хүн гэдэг чинь альва улс орон засгийн газар төр гэдэг чинь иргэнийхээ сайн сайхны төлөө нэгдүгээр зорилго нь байдаг байхгүй юу? Иргэнээ сайн сайхан сэтгэл хангалуун амьдруулахын төлөө. 50 амьдруулах тийм. 50 аюулгүй амьдруулах. Энийний цаана нөгөө үндэсний аюулгүй байдал мэдл гэдэг юм чи дараад явж байна. Хадас нэгдүгээр зорилго чи иргэн. Энэ улсын иргэн гэдэг чинь энэ улсын эзэд нь байхгүй. Энийний төлөө энийг сэтгэл хангалуун баян чинэлийг сайхан амьдруулах. Энэ баялаг чинэлийг сайхан амьдруулах хүмүүс чинь өөрийнхөө энэ сайн сайхан баян чинэлийг амьдралаа хадгалахын төлөө энэ хүмүүс чинь дэлхийдээ өсөлдөж, оюун ухаанаа хөгжүүлж, ихтэй сургууль суралцж ингэж явдаг. Ингэж хөгждөг. Энэ дэлхийн хөгжсөн байгаа улс орнууд ийм л байдаг. Тэрнээс Норвег ард иргэдээ асар их харж үздэг. Юмных нь үн доогуур барьдаг. Төрн тэрэнд оролцож, үнийх нь бодлогод оролцож, ард иргэдээ өндөр үнэтэй юм яадаг. Ард иргэдийнх нь орлого өндөр байдаг, цалин өндөр байдаг. Сингапур дотоодын нийт төвтэй нэг хүнд оногдох 88 мянган доллар. Тэгээд Сингапурын ард иргэд эрхэлсэн ажилгүй байгаад байна. Ажилгүй болцсон залхуу байгаа тийм хүмүүс биш шүү дээ. Өдөр шөнөгүй л ажилдаг. Ихтэй ийм нийгмийг бол бид нар анхныхын яриад мөрөөдөл яриад байгаа шүү дээ. Дэлхийдэр сайн энэ олон жишээнүүд байж байгаа байхгүй юу? Таныг бол улс төрд асар өндөр сонирхолтой гэж хүмүүс хараад байгаа юм. Тэгэхээр та үнэхээр улс төрд орох уу? Би 2020 онд нэг удаа л одоо дахиж хэцүү нөхцлөөр оролцсон. Дахиад орохгүй яста тэр тухайн үеийн тэнгэр мэт. Хэрвээ та орвол ямар зорилго тавьж орох вэ? Би орвол энэ улс орныг өөрчлөх юмсан гэсэн зорилго тавьж орно. Би орох юм бол энэ бүх юмыг эм самраатай болгох юмсан. 10 ширхэг 5 толгой шинээр нэх 20 ширхэг оюутлогоо шинээр нэх нэгдүгээр зорилго биш байхгүй юу? Нэгдүгээр зорилго бол бид нар төрийн эрх мэдлийн хулгайг болох хэрэгтэй. Ингээл улс орон хөгжиж их амархан шүү. Маш амархан. Төр хулгайг болоход л улс орон сэвгээл босоод ир ард иргэд сэвгээл босоод ир амьдрал. Энэ бол зүгээр та өөрийнхөө зүгээр гэр бүлийнхээ хэмжээнд бодоод үзсэн. Танах хэдэн амтай танах 3 хүүхэдтэй авгаа нөхөр амьдрдаг байлаа гэж бодоод нэг хүүхэд чинь гэрээсээ хулгай хийдэг. Нэг хүүхэд чинь новшин багтал танаа гэр орон өөдлөхгүй шүү дээ. Хэцүү л болоод байна. Өөр ширэнд ороод цагтаа шүүхээр яваал. Таныг улс төрд сонирхолтой байгаа учраас би асуумаар та ер нь амьдралдаа хамгийн том алдааг ямар алдаа хийсэн гэж боддог вэ? Тэрнээсээ та ямар сургамж авсан бэ? Би амьдралдаа алдаа хийсэн гэж өөрийгөө боддгоо шүү дээ. Амьдрал тохиолдох хэвээр юмнууд тохиолдож хүний хэлийг сордог байх л гэж боддог. Та тэгвэл сорилтуудаас ямар сургамж авдаг? Өөрийгөө ер нь хүн ингээд нэг хүн байгаад нэг үзэл санаатай, нэг зарчимтай, нэг бодолтой насыг илээх ёстой юм уу? Эсвэл байнгын хөгжиж, өөрчлөгдөж, санаа бодол илүү тэмүүлж явах ёстой юм? Та ер нь ямар бодолтой вэ? Тэг ер нь бол надад бас нэг тэр хэл зүгнүүд их таалагддаг л да. Бас агуу шууд хүмүүсийн хэлсэн ч юм байдаг. Мэдээж эрсдэл хийхгүйгээр шампанс гоохгүй гэж орстой байдаг. Эрсдэл хийхгүй бол амжилтанд хүрэхгүй гэсэн утгатай бас англи дайрч байдаг хэлцэг. Энтэй адилхан бивэл эрсдлэх дуртай. Эрсдэл өөрөө заавал хийж явах ёстой зүйл мөн. Яг л эрсдлийг хийж дараагийн амжилт үүсдэг. Амжилт гэдэг өөрөө бас их сонин ойлголт. Одоо Winston Churchill гэх хүн болгон мэднэ. Английн нэг хэсэгээс агуу юм гэдэг тэрний хэлсэн үг гэдэг. Амжилт гэдэг бол өөрөө нэг бүтлгүүтлээс нөгөө бүтлгүүтлийн хооронд маш их өөдрөгөөр явахыг хэлдэг гэж байна. Тэгэхээр бол хүн нэгдүгээрт бол өөдрөг байх хэвээр, хоёрдугаарт зоригтой байх хэвээр, гуравдугаарт өөрөө бодол санаа нь өөрөө яг өвдөгч тунгалаг байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр бодол санаа зүрхнийхээ бодлынхаа мурд муу бодол хийсэн хүмүүс явандаа тэгээд карма гэж заавал байдаг юм даа хүний амьдралд. Энэ бол Библийн номонд ч байдаг, Коран судалт ч байдаг, Буддын номонд ч байдаг. Тэгэхээр бол муу бодолтой буруу явахад бол заавал хүмүү замаар хүрэн та нар харж л байгаарай. Энэ их төрийн эрх мэдэлд энэ их буруу замаар хулгай хийсэн нийтийнхээ мөнгийг төртөөгөө нийлж хулгайлж байгаа манай бизнесийнхэн ч байна. Тодорхой өөдгөө хэсэг хүмүүст бид нар ингээд харах юм бол өөр хүүхэд нь хар тамхинд орцсон, өөр хүүхэд нь арх тарсанд орцсон, ээж аваа сэтгэлгүй болцсон. Баахан юм нэг ер нь хүний амьдрал өөрөө лимиттэй шүү дээ. Тэгэхээр энэ лимит цаг хугацаанд уг нь бол бид нэр цөөхөн амтай юм
асар том боломжтой улс орн. Бид нэр хөөрхөн Швейцар шиг, Сингапур шиг, Япон шиг юм гоё хөгжилтэй улс байж болно шүү дээ. Энэ бол айгүй том боломжтой нөхцөл байдал байхгүй юу? Энийг бол одоо мөрөөдөл биелдвэл энэ хийч хэмсэн л гэж бодох юм байгаа насанда. Та баян хүн үү, нөлөө бүхий хүн үү? Ер нь баян хүн, нөлөө бүхий хүн хоёрын ялгааг та юу гэж хардаг вэ? Баян хүн нөлөөтэй байх уу эсвэл нөлөөтэй хүн баян болд юм уу? Ер нь ямар ялгаатай? Нөлөө бүхий хүн гэхээр яг хөтэ одоо их тийм төр зэсг рүү нөлөөлж чадах хүнийг хэлэх байхаа. Би бол нөлөө бүхий гэхээс илүү зүгээр нөлөөлөгч байж магадгүй. Нийгэмд нөлөөлөгч гэдэг төр биш тийм. Яг айгүй олон залуучууд, айгүй олон янз янзын насны хүмүүс надаас юм асуудаг, ярилцдаг. Тэр утгаараа магадгүй би бас тодорхой хэмжээний бас нэг намайг ойлгодог, дэмждэг хүмүүс байдаг баг. Тэр хүмүүсийг бас төрд орох гээд жүжигчинч болж үзэл комедианч болоод байна гэдэг аав үнэхээр та тэгээд аав. Та тэр залуучуудад ер нь юуг ойлгуулъя гэж байна. Тэ эн чинь ингээд бидний аав ээжийнхэн бол тэр болгон үзэхгүй шүү дээ. Тэгээд энэ залуучуудын сонирхол өөрчлөгдөж जैन тэр ирээд тэдний хүлээж авдаг ойлголт ч өөр болж байна. Тэгэхээр та яг тэр дээр байгаад байгаа учраас таныг асууад. Тий амьдралдаа анх удаа нэг тийм жүжиг тоглож үзсэн. Одоо гэтээ маш богино хугацаа шүү дээ. Тийм ээ тэр нь таалдаг. Тэгээд яг эн чинь яг жүжиг гэхээсээ илүү баримтат кино. Баримтат жүжиг. Тэр жүжиг өөрөө нэг 2 цаг 30 минут тоглогддог жүжиг. Тэр өөрөө нэг ширхэг 1 минутын худал юм байхгүй тэр жүжиг дотор. 2 цаг 30 минут яг манай өнөөдрийн нийгмийг харуулсан жүжиг. Яаж дарах сайд баячуудын хүүхдүүд амьдэрдэг, партиддаг, амьдэрдэг, уудаг, хар тамхи хэрэглэдэг, алдаагаануудаг, яаж нэг алдаг, яаж тэрэнд хөөшөө хүлчилдэг, яаж их мэдлэгүү энгийн айлын хүүхд хэргийн үүрч хоронд ордог, цагдаа яаж тэрэн дээр ажилдаг, тэднэр дунд ганц нэг шудраг цагдаагийн ноён нуруу хизээ хаана болж хугардаг, тэр сайд яаж албан тушаал карьерт хүрдэг, яаж намын дарга авилгалаа авдаг. Би тэр намын даргын дүртэн давсан. Тэгээ яг энэ бол баримтат тийм жүжиг гэдэг утгаар нь би их тийм надад зохиолн таалагдсан. Тэгээд тэрэнд оролцсон. Үзэгчдэд бол их таалагдсан, үзэгчид их үз. Яг тэр комедиан бол мэдээж хэрэг тэр л залуучуудын айлч улсад байдаг асар том зах жанр. Манай энэ UB comedy-гээ залуучуудыг би нэг төдийлэн бас нэг оошоож харж үзэж байгаагүй. Тэгээд яг над тэр урилга өгсөн дараагаар нь би бас нэлээд хэдийн юмнуудыг харж үзэж байсан. Бас л мундаг байлдан дагуулагч нар байлаа, мундаг нөлөөлөгч нар байлаа. Би яг тэр тоглолтод нэг оролцоход байрлалцсан гэдэг 3500 хүн суулсан заалыг пик дүүрсэн тэр UJ Arena-гийн заал. Тэгэхэд тэр залуучууд бол асар их тийм гоё зохион байгуулалттай, гоё өөрсдийн атмосфертай, гоё арга хэмжээний гоё зохион байгуулалттай болд юм билээ. Бид нар UB comedy-ийн гэж бас үнэхээр тэр бас орчин үеийн тренд гарцаа авахгүй, орчин үед яг байж байгаа яг тэр зах зээл гарцаа авах. Тэгэхээр тэр чинь залуучууд үнэхээр ойлгоод үзэж байгаа хэсэгтэй. Тэр үзэн яддаг бас хэсэгтэй гарцаа авахгүй. Энд ч өөрөө арчилсан нийгэм гэдэг чинь тийм гэдэг. Эрхчлөө уур байна тий. Эрхчлөө гэдэг бол бүгд нэг юмыг сайн гэж харах асуудал шүү дээ. Ингээд улс төрд нөлөө бүхий өөрөө бизнес хийгээгүй, ажлын байр бий болгож үзээгүй, татвар нийгмийн даатгал төлж үзээгүй, 5 цаас уртаа хойноо цалингаа тавих гэж зүдэрч үзээгүй хүмүүс ингээд хэтэрхий их хэрэг мэдлэлтэй хөрөнгөчнөд олцсон тэр хүмүүс ингээд өөр хүүхдүүд нь ч бас хэмжээ хязгааргүй амьдарцгааж байна гэж. Таны хүүхдүүд юу яаж амьдардаг вэ? Та хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж байна? Би 4 хүүхэдтэй. Манай хүүхдүүд одоо эхнээсээ 17, 16, 14, 7 гэдэг ингээд бас тодорхой хэмжээний мурддаг бол би хүүхдтэй хамт амьдардаг. Зуны амралтаар нь би зөөгч хийлэгдэг. Аяг угаагч хийлэгдэг. Энэ өөрийнхөө хамаарал бүхий газрууд дээр. Тэгээд цалин өгдөг. Тэгвэл орчин үеийн хүүхдүүд энийг бас нэг зовлонтой тал нь хэд их компьютер тоглоомд орчих гэдэг үсгэн насны хүүхдүүд. Энэ болохоор тодорхой хэмжээний бас нэг өөрсдөө мөнгө олоод мөнгөнийхөө ам чигтийг үзээд тэр мөнгөөрөө өөрсдөө тэр тодорхой хэмжээний
тоглоом худалдаж авах. Тодорхой хэмжээний өөрсдөө мөнгө захиран зарцуулдаг чадвартай болох гэдэг утгаар нь хоёр том хүүгээ энэ жил ажил хийлгэсэн. Ажил. Та өнцөстэй хэр эрхлүүлдэг авбай. Уу яг уу загимж сотохгүй. Гэхдээ бол аль хор сахилгатай байхыг хүсдэг. Бид нар гэртээ гэрээ үүсгэж байхгүй. Хувийн тоогооч байхгүй. Ээлжлээд би хоолоо хийчдэг. Ээлжлээд гэрээс үргэлдэг. Та ер нь хүүхдүүд ямар хүн болоосаа гэж боддог вэ? Монгол улсад амьдраасаа гэж боддгоо гадагшаа яваад ингээ өөр өөрсдийнхөө сонголтоор амьдраасаа гэж боддгоо. Ер нь та аав хүний хувьд хүүхдүүдтэй ямар ирээдүйг хүсдэг вэ? Би аав хүний хувьд бол хүүхдүүдтэй Сингапур шиг, Швейцар шиг, Япон шиг гоё улсын гоё сэтгэл хангалуун иргэд байгаасаа л гэж хүсдэг. Би хүүхдүүдээ бол том тэр бомтнууд юм уу, том сайд дарганаар болоосоо гэж хүсдэг. Өөрсдийнхөө дур сонирхлоороо зураач, баримлчин, эмчин хийгээл өөрсдийнхөө авиас хүсдээр амьдраасаа л гэж боддог. Өмчин бол нэг тэрийг менежлэх гээд, тэрний менежер хийх гээд, тэрний нэг яах гал одоо нэг баахан ядан миний ойлголт, миний цаг үед юу байсан. Тэрний нэг нэг жижигхэн өмчин болоод яваасаа гэж би боддог. Та ажил олгогчийн хувьд ер нь хэр ээлтэй ажил олгогч вэ? Сүүлийн үед ажил олгогчоо тэгээ бизнесмэнүүдийг бол хүйтэн цус капиталистууд өөрсдөө л хөрөнгө мөнгө ахиу авч өөрсдөө сайхан амьдрыг гэдэг болохоос биш өөрийнх нь төлөө бизнесийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийн ар гэр нийгмийн даатгал гэдэг юм уу, нийгмийн ажлын орчин гэдэг энэ бүхэн дээр нь цалин цавг дээр нь хүртэл ингээл нэг юм харуугаар хэлэх юм бол яндан царилаад идэг тэгээ хүйтэн цус капиталист гэдэг хүртэл юм ойлголт гарчлаа штэ. Та ер нь хэр компани эзэн хэр ажил олгогч вэ? Клиентелист бизнес эрхэлж байгаа буюу төрөөс давуу эрхэлээд төрөлтөө хувьд бизнес хийж байгаа том төслүүд барьж байгаа хүмүүст бол ажилчдын юм уу эргэн тойрон хүрээлтэд цалин хаялга хайхад бол боломжууд асар өндөр боломжтой. Яг цаасан дээр цагаан дээр хараар бичигдсэн хуулийг мөрдөд нийгмийн одоо даатгалын шимтгэл бүх төрлийн татварууд энэ бүх юмыг төлөөд төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр бизнес хийж байгаа тохиолдолд өнөөдөр цалин хөндлөг аюул өндөрөөр өсгөөд явах өөрөө боломж болсон маш хязгаарлагдсан. Үргэлж татварын өртөө нэг улирал нэг сар гарчих гал дараагийн сард нь тэр татварын өөрөө мөхөд төлөх гээд ингэж явдаг. Манай бизнес, манай салбарууд бол сүүлийн 10 жил уул уурхайтай Монголд уул уурхай дээр ажилласангүй. Тэрнээс өмнө бол асар их өндөр өртөө, татварын өртөө алтан дорнодч компани худалдаж аваад тэрийг бүх үр төлбөрийн барагдуулаад нойллоод хаасан. Нөхөн сэргээлт гэдэг юмыг бол 100% барагдуулсан. Байгаль орчны амнаас 3 удаа шилдэг нөхөн сэргээгчдэр гээл худлаа унж аацтай юм өгдөг. Тэр нь ч яг ямар ч байсан өөрөө эн чин лус савдаг, шашин шүтлэг, философи утгаараа байгаль дэлхийг өөрийн ингэж хаях гэдэг өөрөө аюултай гэдэг. Бүр хүүхэд ойр төрөл мөх юм чинь хатаа ямар шашинтай хүн бэ? Би ямар ч шашин гэхээсээ дүнэтиг монголчууд шигээд одоо тэгэл буддын шашинтай л да. Гэхдээ нэг хайхтар шашин машин уншаад ойлгоод яагаад автаад байна. Ерөнхийдөө зүгээр сэтгэл зүрхэн дотор хөндлөдөг. Бурхан шашныг. Гэхдээ альч бурхан бай. Энд бол чи муу үйл хийвэл чам муу үйл давар заавал ирнэ. Ямар нэгэн замаар. Сайн үйл хийгээд сайн бодолтой явж байвал чамд сайн үйл давар заавал ирнэ гэдэгт би маш хатуу итгэдэг 100%. Бидний асар том бас нэг нийтлэг алдаа бол бид нар шашинч бай, бурханч бай, кармач бай бүгдээр мэддэг. Гэхдээ итгэдэг. Айдгүй. Итгэдэг учраас айдгүй. Ихэнх нь итгэдэг. Ихэнх нь бурханд очиод зам мөрөө гаргадаг ч юм уу янз бүрийн зовлон жаргал тохиолдоод очиод мөрөхтөө хувийнхаа ашиг сонирхлыг л гуугаал залбирч яадаг. Намайг баяжуулаад өгөөрэй гэх юм уу. Намайг өвтөхгүй агаарай гэж юм уу. Жохон улс орон сайхан байгаасаа бид нар бүгдээрээ баян чинэлэг болох юмсан. Төрмөө хулгаагүй болоосаа бид нарын хулгайч төрийнхөө эсрэг зоригтой тэнцдэг ард түмэн болох юмсан эдэр гэж мөрөгдөх хүн цөөх. Бараг байхгүй байх. Цөөхөн гэж бараг байхгүй байх тийм. Би Сүхбаатарын талбай дээр сүүлийн шагсаал дээр хүртэл очиод тэр оюутнууд донд
газар сууж л байсан. 2-3 хоног. Надаас мөнгө зээлдэг маш олон хүмүүс таньдаг найз нөхдөд уцтаа доогч. Юу хийж байгаа тэнийг юм уу? Юу завтаа юм гэдэг. Би завтаатай биш. Тэнэгдээ биш. Бид арчсан нийгэмд бид эцэст гэдгээ хаяач гэсэн боломж олдоод төрцсөгд. Чадахгүй ч гэсэн жижигхэн чулууч бай шидэж мэдрүүлчих хэвээр. Ингэж төрцсөг чинь зөв юм биш. Бид нэр төрцсгээ эзэнгүү дураар нь хайцсан болохоор төрцсөг чинь ийм завхарсан, ийм хүлгүү баятсан улс төр гэдгийг чинь бизнес болгож байна. Энэ бидний хяналтгүй хайсны буруу байхгүй юу? Бид нэр жагсаал хийхээр тодорхой зорилготой, тодорхой инфлюенсүүд нь тодорхой фракцуудын төлөөлөл болсон. Бүтийг худалдаж авч талуу. Нөгөө фракцууд нь нөгөө эрх мэдлийн төлөө тэмцэлж байгаа бүлэглэлүүд нь нэмүү хэдэн олонний танилуудаа хуваагдаж авсан байдаг. Тэднэр нь нөгөө тал руугаа дайрчдаг. Хүрлбаатар бол хулгайч. МЦС бол хулгайч гэдэг нэг. Нэг харин нөгөө хэсэг нь Женко бол хулгайч, Голомтын баясгалан бол хулгайч. Яг тэрэн дээрээ тулах юм бол өнөөдөр нийгэм бол өөрсдөө хонь болчиход байгаа. Одоо тэгээд баг намайг илүү хайрлах уу, арсан намайг илүү хайрлах уу, чон намайг илүү хайрлах уу гэдэг эргүүлээ зүсээ яваад байна гэж байна. Нөгөө баг чон арслангууд нь би энэ хоньнууд илүү их хайртай гэдэг. Нөөмо хоньнууд чи ингээд зарим нэг хуц ухнууд нь гүйж очиж үгүй арслан илүү сайн, бар илүү сайн, чон илүү сайн гэдэг ингээд эргүүлцгээд байгаа байхгүй. Зүү ёсороо бид нэр хонь биш хүн байх хэрэгтэй байхгүй. Хүн болох хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ бар чон арслангуудыг хоёр хөл дөөрн зогсоодог, хэвт гисэн газараа хэвтүүлдэг, бос гисэн газараа босгодог, сургадаг. Тий. Өсгөлтэй цагиргаар үсрэгдэг. Торон дотор нь байлгадаг. Хэмжээ хязгаартай хүн байх хэрэгтэй байхгүй юу? А бид нар ч одоо ийм хонь болчиход шүү дээ. Мал болчиход шүү дээ. Бид нар хамгийн харамсалтай. Тэгээ бид нар ийм болчхороо энэ хонь маань энэ мал болчиход байгаа бидний сэтгэхүй ухаан чам ийм сонголт хийгээд ийм хогийн, ийм худрахгүй, ийм худалч хөгийн амьтдыг төрдөө залчаад их хурлын хаан орой дээр, төрийн хаан орой дээр хамаг газраа залчаад тэгээ хүлцсэнгүү тэрийгэ магтаад явж идэг. Ер нь хүний нийгэмд өнгөрсөн одоо ирээдүй гэдэг ийм цаг хугацаа байна. Тэгээд уламжлалгүй шинжилэлч гэж байхгүй өнгөрсөн үеийг хараад зүхэдч нэмэр авахгүй түүхэн цаг өөрөг хугацаагаа илгээгээд явсан гэж үздэг. Та ер нь яагаад ийм залуучуудтай их ойроод юм? Та өнгөрсөн ер нь зүхэрсэн юм уу? Тий, юм тэгэхгүй. Ер нь бол хараа залуучууд гэдэг өөрөө аль улсын түүхэнд гол өөрчлөлтийг хувьсгалыг хийдэг. Тэр нийгмийн хэсэг. Та санаж байгаа бол 90 оны хувьсгал гэж одоо бид нар ярьдаг. Арчсан хувьсгал. 50 зам уу 50 зам цусасгараагүй цусасгараагүй. Сүхбаатарын талбай, залуучуудын соёлын төвийн өмнө үйлдвэрчний төв зөвлөлийн талбай дээр, ялтын талбай дээр ийм жигсаалууд болж ирсэн. Тэгэл зориг агсан үг хэлээл. Тэгэл энэ өнөөдрийн арчлагч партизанууд бүгд үг хэлээл. Үзэл санаа дэвшүүлээд тэгээ бид нэр цоош нь бидний мэдэхгүй нийгэм рүү шилжиж алхаж орж ирсэн. Тэгэхэд тэр жигсаалуудын 50-аас тийш 60-аас тийш үед дандаа залуучууд оюут бүртгэдэг гэсэн. Тэр үед би тэр үед яг л 19-20 настай хөгжсөн. Бид тэр жигсаалцуудаа бичиж чиглэлцээ. Яг л тэр зүгээр нь үзэл санаа аюул таалагддаг гэсэн. Бид нэр хил нэгдэн. Бид нар чи хил нэгдэж гадагшаа явж үзэг. Гадаад паспорт гэж байхгүй. Гадаад паспорт гэж байхгүй. Тийм. Өөрийн өмчөө орон сууц гэж байхгүй. Сайд нар явуул. Дөө зөвхөн дарга сайд нар явуул. Бид нар чинь гадаад явж үзээгөө. Бид нар чинь өмч хөрөнгө байхгүй. Өмд гутал нэг мө джинс минс шахаа махаа тэр чинь бол одоо ингээ сэтгэлийн дээд таашаал. Тэрийг нэг наашаа цаашаа болгодог 8 чинь тэр нь бас бий байсан. Тэгвэл та том өөрчлөлтийг залуучууд хийн гэж итгэж тэднийг дэмжих хүсэж байна уу? Залуучууд ер нь бол аль ч нийгмийн гол сүм хамгийн дэвшилт үзлэн байдаг. Дэвшилтэд үзлэн. Энэ дэвшилт үзэл гэдэг нь өөрөө цаг үеэсээ дандаа төрүүлж явж байгаа хэлбэрийг хэлж байгаа. Та өөрийгөө дуршлагатай залуу хүн гэж бодд юм уу? Дуршлагатай хөгшин хүн гэж бодд юм уу? Ахмад хүн гэж бодд юм. Та өөрийгөө ер нь юу тодорхойлд?
Би одоо өөрийгөө хөгшин хүн хийж бодож үзэхгүй. Хаяа яг 55 нас хүрсэн гэж бодохоор жоохон сонир санагддаг. Аха. Тэгвэл яг үнэндээ бол би өөрийгөө залуу гэж боддог. Залууч олон найз нартай. Залуучуудтай юм яриа суухад бол нэг тийм одоо хоёр өөр төл яваа, хоёр өөр одоо ойлголт байх гэдэг. Та ер нь хүний бодлыг өөрчлөхийг хүсдэг хүн үү? Яг тэр бодлоор нь арай өөр одоо ойлгож хамтдаа урагшлахыг хүсдэг хүн юм уу? Энэ чинь ялгаатай ойлголт болоод байна шүү дээ. Тий. Ер нь бол Эрх баригчид бол одоогийн эрх баригчид зөвхөн миний харж байгаагаар хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлаад, журамлаад, цагтаад тэгэд энэ улсыг хөгжүүлнэ гэж хараад ах шиг байгаа юм. Та ер нь юу гэж боддیں۔ Энэ зөв юм уу? энэ бол маш буруу. Дарангуйл гэдэг ойлголт бол арчилсан нийгэм яг одоо антагонист ойлголт. Дарангуйл гэдэг бол яг эсрэг ойлголт. Арчил гэдэг юм үгний. Тэгэхээр эрх мэдлийг буруу аргаар ашиглаж байгаа. Эрх мэдэлд улаарна гэдэг өөрөө арчлын бас антагонизм. Тэгэхээр яг энэ манай төр жигсэгчдийг тарааж инфлюенсерүүдийг худалдаж авч худалдагдахгүй байгаа хүмүүсийг утгаанд оромжлох хэрэг үүсгэх шоронд хорж шоронд хорих ийм аргачлалууд өөрөө дарангуйл буюу арчлалын яг эсрэг утга санаа энэ нийгэмд бий болцсны баталгаа нөхгүй. Тэгэхээр бид нар энэ чадан ядан алдаа оноотой бий болгосон арчил гэдэг юм чи өнөөдөр нийгэм үзий ятчиад шүү дээ. Арчил гэдэг бол хулгай юм байна. Яг нэг арчил гэдэг боломж орчин. Арчлыг төлөөлж байгаа арчлагч гэдэг хүмүүс маань бахан хулгай хийсэн. Харин тийм шүү дээ. Энийг ашиглаад өнөөдөр эдгээр чинь хулгайч юм чин гээд нөгөө талаас нь манан гараад ирсэн. Нийгмийн гомдол дээр суурлаад. Тэнгүүтээ цаашаагаа ингээд нийгэмд бага амлалт гордлого нь 10 жил талаар нэг болцсон. 36 жилийн засаглалын бараг 30-аад жил нь манал засагласан шүү дээ яг үнэндээ. Гэтэл арчилсан намынх нь гээд хайр хүргээд итгэл найдвар тэгээд байгаа бас тийм нам тийм хүмүүс бас байхгүй. Нийгэм аюул муухай цөхрөлд орчод байгаа байхгүй. Мухардалд орцсон. Тэгээ нийгэм ийм харамсалтай нөхцөл байдал дээр одоо нэг ухаарж дараагийнхаа сонгуул дээр зоригтой, идэвхтэй хийгээсэй нэг. Хоёрдугаарт нөгөө гутран хүзэлтэй маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгин дээр сохрын газар сохор доглонгийн газар доглон гэдэг ийм эмээ өвөөнөр ийм бодолтой. Эдгээр сонгуульдаа жоохон өөр гандаасаа өөрөө хүүхдийнхээ ирээдүйг өрөвдөж бодож өнөөдрийнхээ гурил сүнгээрээ сонгохтой битээ бодлоос. Амралтын эрхийн бичгээр. Амралтын эрхийн бичгээр халамжаар битий ач 30-ийн ирээдүг бодлоос. Ач 30 нар нь 18-аас дээш насныхан маш зоригтойгоор маш ие толсон хэлбэрээр маш өнгөрөөгоор маш зоригтойгоор сонголтоо өгөөсөн. 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд хаяанд ирсэн байгаа учраас тантай уулзсных ерөнхийлөгчийн сонгуульд бол за улсын хурал судалтай нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулна. 50 нас хүрсэн байх ёстой нэр дэвшигч. Дээрээс нь 5 жил их хорондоо сургаж амьдарсан байх ёстой гэдэг ийм үзүүлэлтүүдтэй байгаа юм. Та ер нь ардын намаас, ардчилсан намаас, хүн намаас, үндэсний эслээс, иргэний зориг ногоо намаас хин нэр дэвшин тэр нь тийм асуудалтай ер нь тийм хүн байвал дээр гэж та бодож байна. Эсвэл би тань нэрлээд асууж болно. Одоо кандидатууд бол тодорхой болсон юм шүү дээ. Ардын намаас Занзанштар гэдэг хүн байна. J2 гэдэг сайд байна. Улсын хурлын дарга Бямцогт гэдэг хүн байна. За боловсролын сайд Инх хамгаалан, сангийн сайд асан Жавхлан гэд нэр бүхий улс төрчид байна. Ардчилсан намаас одоогийн дарган цогт гэрлэн байна. За хуучин дарга Лувсан ямын ган төмрөн байна. Хуучин намын дарга асан Норын алтан уяг нь байна. Гэд улс төрчид байна. Та ер нь энэ улс төрчдийг өнгөрсөн хугацаанд юу хийсэн, энэ нарийн дээр юм болов, энэ нэр дэвшигч нь байвал гэдэг та сонголтуудыг хэлчихдэг үү? Эсвэл нөгөө л таны хэлдгээр тэр нэг ордон дотор та хөрөн бор тавилах шиг хөрсөн хүмүүс гэж харах уу? Ардын нам ямар стратегид орох бол яг хоо энэ нийгэмд тогтвор суурьшилтай олон одоо бүх насаараа амьдэрсэн идэвхтэй иргэний хувьд
Дур төлөгчийн хувьд, сонгогчийн хувьд. Би л манайг сонгохгүй. 10 жил холигдсан. 11 дэх жил дээр худлаа яриад орж ирж байна. 16 он, 20 он, 24 оны бүх амлалтууд нь биелэг. Хамгийн наад зах нь инфляцийг өдөөхгүй гэсэн. Хамгийн наад зах нь татвар торгуулийг нэмэхгүй гэсэн. Бүх юм талаар болсон. Өнөөдөр манайг тойрсон дээд хүрээллийн гэр бүлүүд сайхан амьдарч байгаа. Манай 200 гаруй гишүүд бүгдээрээ сайхан амьдарч байгаа гэж би бодохгүй байна. Адилхан өндөр үнэтэй мах идэж байгаа. Дэлхийд дээр бензин биднээс хамаарахгүй гэж хэлээд байна. Хамаарна. Бид цоцолж болох байсан гэж таарч. Бид нефть экспортлдог ус ягаад нефть боловсруулах үйлдвэр барихгүй. Бид нар түүхийн нефтийг өөрсдөө боловсруулж байгаа. Бид нар өнөөдөр арга хэрэгцээ нэгцээ 100 төгрөгөөр өгч болно шүү дээ. Литр бензин. Тэгэхээр таны бобрж ийн гэж юм боброл биш ээ. Боломжтой. Би эдийн засагч, би бизнес хүн. Би бодиттой юм ярьдаг. Би бизнесмен. Тэс би зүгээр нэг бобрдог. Юу ч хийж үзээгүй улс төрчд биш. Нэг бобрдог гудамжны тэмцэгч бацаанууд биш. Би бодиттой юм яа. Яг би өөрөө бодиттой юм хийж бүх насаараа явсан. Өнөөдөр дэлхийд дээр нефть өсөж байна. За бид нар нефтийг бол мах яасан дайнаас шалтгаалаад байна. Эрчим хүч. Эрчим хүч яасан дайнаас шалтгаалаад байна. Хүрн үрсэн манад өөрт байж байгаа шүү дээ. Үйлдвэрүүд зөндөө байж байгаа шүү дээ хятад. Турбинууд, цахилгаан санц оруулж ирээ угсарлаад хүрн үрсэн гэж юм. Яагаад энийг зөвхөн эрчим хүчний сайд хувьтай хийдэг. Яагаад төр засаг олон нийтийг төлөөж очиж байгаа сайд ухрлын гишүүдийн компаниуд нь цэцгэлээд идэх бизнесүүд нь. Энэ чинь ашиг сонирхлын зөрчил. Энэ чинь хориотой юм байхгүй юу? Бид нэр энийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв улс төрд очисон бизнесмен бол компани бүрэн зогсоогоод очих ёстой. Та гэх юм. Компани яг зогсоогоод очих ёстой. Үйл ажиллагаагийн зөв энэ байгаа балансаасаа дээшээ яагаас гарах ёсгүй. Та өөртөө ч гэсэн энэ цензуур тавьчихдаг. Тэгэлгүй яадгийн. Тэгээд зөв бид нэр хуулийн дагуу ийм л байх хэрэгтэй байхгүй. Одоо энэ чинь гайхамшиг болчиход шүү дээ. Би танд зөвхөн хууль байгаа мөрдөгдөх ёстой хуулийг ярьж байгаа. Энэ чинь одоо танд хүртэл гайхамшиг болчиход шүү дээ. Харин тийм. Хууль чи хэрэгждэг улсны гайхамшиг болчиход байгаа. Айлын хонь үхэр хулгайлсан хулгайчвал ял аваад 7-8-10 жил авна. Тийм. Тэр бум хэдэн зуун тэр бумаар нь идж байгаа манай улс төрийн хамаарлын бүхэн хүмүүсүүд илүү томорж иждэг, илүү нэг. За нэг 1-2% суун 1-2 жилээр. Тэгэл болоо. За эх 27 оны ерөнхийлөгчид та бол Монгол Ардын намын хинж байсан дэмжихгүй гэдэг байрсан. Би бол нийгэм бол манайг бол дэмжихгүй 27 оны сонгуульд бол манал биш шүү гэдэг тренд явна. Манал биш шүү. Одоо цаана нь бол тэгэхээр манай Арчс намынх айгуу баярлж байгаа баг. Тийм бид ялах нэ. Бид ялах нэ гэдэг. Тэгэхээр нийгэм бол бас Арчс намыг тийм хөөрхөн гоё гэж харахгүй. Яг нь Арчс нам дээр гутамж ийсэн. Арчс нам дээр гутраад маныг сонгосон. Одоо нийгмийн сүүлийн хэд хэдэн сонгуул яага мань ялсан юм. За мэдээч хэрэг тэр нөгөө янз бүрийн энэ мөнгө тараад сүлжээ янз бүрийн бохор юмнууд байна. Нарийнда ярих юм бол эн чин хүртэл үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэдэг маш хүнд санкцтай хүнд гэмт хэрэг шүү дээ. Гэтэл энийг үл бид нэр ярьдаггүй. Тэгээд ингээд явж идэг. Энэ Арчс нам мань хоёр маань өөрөө нийгэмд хоёулаа муухай харагдаад байгаа байхгүй. Тэгээд арай баг муухай гингээд ингээд мань гарч ирчээд байгаа байхгүй. Нийгэмд. Түлхэн нам юм уу? Үнсний эсэл юм уу? Нөгөөдөл нь боожж, төлөвшөж, хүчрэгч гарч ирч чадахгүй байна. Нөгөөдөл нь яг түрүүний би танд хэлдэг. Сохрын газар сохор шүү дээ, довлонгийн газар довлон шүү дээ гэд уян хатан гэдэг ийм ойлголтоор мантай нийлж мэлээш. Тэгвэл та хүний дэмжихгүй хүн бодвол биш гэж юм арга байна. Одоо тийш төрхийн амьтд. За ах уу маргааш өөхнөөс өнөөдөр уушгин дээр. Энэ нэр их хэрэгчтэй нийлж байгаа жоох юм. Өнөө ингээд
цохрын газар шохор тоглоомын газар. 27 оны ерөнхийлөгчийн сонгуул дээр хүн нам өөрсдөө хөрөнгө билег жоохон заатгах стратегид орно гэж хараад байна. За яг энэ одоо анх удаа их сонин сонгуул болно. Харин тийм. Нэгдүгээрт 27 онд гарсан ерөнхийлөгчид улсын хурлын 2 сонгуулийг тодорхойлно. 28, 32. Хоёр сонгуулийн том нөлөөлөгчөөр оролцсон гэсэн. Тэгэхээр энэ гарсан ерөнхийлөгч бол улс орныг оронгоор нь өөрчлөх чадвартай их том нөлөө бүхий ерөнхийлөгч гарна. Яг 28 оны өнгийг тодорхойлж байгаа. 28 онд ямар парламентын гишүүд гарахыг шууд сонгуулийн тогтолцоо ямар ч байх гэдэг тийм боломжтой хүн гарч ирнэ гэсэн үг болоо нийгэмд. Дараа нь 32 оны сонгуул дээр энэ бол одоо манай улс бол ийм гоё төлөвшил рүү гоё зөв урсгал руугаа орчих ийм том боломж үүлэн чөлөөний нар гарах магадaltaй. 27 онд хэнийг сонгохоосоо болно. Аха. Одоо тэгэл харах л үлдээд байна. Таны хэлж байгаа үнэн улсын хурлд 5 суудалтай нам эвсэл байгаа. Ёсороо 5 хүн нэр дэвших гэсэн. Хуулиараа. Энэ 5-ыг дэвшүүлэх нь үгүй юу гэдэг эрх баригч нар. Ман олон манын толгой. Энийг дэвшүүлэх үгүй. Өмнө бид нар ямар сонгуул үзчихлээ тийм ээ. Учраа бүхүүд худалдаж аваад, увдаг шороодуулаад, урчлаад ингэсэн ийм бүх Монголын наадамд зөндөө болдог. Тэрнтэй адилхан улс төрч тийм аа. Улс төрд улсын хурлд чи ерөнхийлөгчийн сонгуульд чи юм болдог. Бид нар эн чинь л өөрөө авилгалын индексийг бас нэг үзүүлэлт нь болж байгаа шүү дээ. Та жоохон халгаад байгаа юм уу? Та мэдж байгаа. Яг энэ ингэн гэдгийг та гадарлаж байгаа ш. Та өөрөө хийж байгаа. Та яа яахгүй. Яабам. Гүг би яахгүй. Би нөгөө яг энэ улсын хурл суудалтай намуудын яг гишүүн биш байхгүй. Тэгэхээр би өнөөдөр шууд шийдвэр гаргаад улсын хэмжээний ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадна гэж хэлж байна. Яг тэр их мэдл надад байхгүй. Намайг эдгээр ингэж орно гэдэг намайг дэвшүүлэх юм бол би дуртай тулаанд оролцсон. Би анх удаа танд хэллээ. Тийм байна. Тэгвэл энэ өрсөлдөөн хэр шудраг болно гэж та бодож байна. Иргэд ер нь энэ удаагийн ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар сонгогдох 2 дахь ерөнхийлөгч. Тэгээд нэг л удаа сонгогдно. Энэ өөрөө хэр том өөрчлөлтийг авчирна, энэ өрсөлдөөн хэр шудраг болно гэж та бодож байна. Мэдээч хэрэг энэ өрсөлдөөн шудраг болж чадахгүй. Бүүн хөтлөн болно. Гэхдээ ард иргэдийн мундаг том савлгаа үүсгэхэд бол энийг янзлах боломжгүй. 3-5% дотор бол хацж болно. Ард иргэдийн саналыг. Засаг захиргаа сүлжээ одоо бохор янз янзын аргаар. Бид нар чинь ингээд бүх сонгуулиар мэдэн шүү дээ. Өрсөлдөгч нар бас янзаар алдаг шүү дээ. Улсын хурлч байна, ерөнхийлөгчийн сонгуулиарч. Нам хоорондоо найз нөхөд хоорондоо хулгайч, адгийн одоо муу мухай хүн юм аа. Хүн чиш баг амтын юм аа гэж ингээд цаашлаар явдаг тийм ээ. Тэгэд сонгуул өнгөрөөд ингээд нөгөө хүн энэ муу мухай хүн үнэн байсан бол ягаад тэр хүмүүс шоронд ороогүй. Харин одоо ч агуул явчих шүү дээ. Тэгвэл зүгээр ингээд явж идэг тийм ээ. Ингэж ард иргэдийг анхруулдаг. Энэ хоёр заавал нэг юм хэрэгтэн байх ёстой. Би чамаг улгаач юм аа, луурч юм аа, хүчирхийлэгч юм аа, адгийн овш юм аа гэд эсвэл чи шорнох хэрэгтэй. Эсвэл би таныг гүтгэсээрээ би хуулийг шорнох хэрэгтэй. Ийм хуультай болсон байхгүй. Манайх сонгуулиар нэг буцрын муухай энэ бол хүн биш баг амтын шүү дээ гэж. Ийм учраас л иргэд чинь төрд итгэх байлаа. Дагаад намирдаг. Өө эн чинь тийм муухай амт биш шүү дээ. Эн чинь баг амьсан чөтгөр юм биш дээ. Ингээд яачаад тэгэл мартчихдаг. Тэгэл сонгуул өнгөрдөг. Нөгөө муухай чөтгөр маань ямар ч шийтгэлгүй. Нөгөөдгийг нь хийсэн гүтгсэн нөгөө өсөлтөж талан зүг. Ийм хууль дүрмтэй нийгэм байж болохгүй шүү дээ. Ийм хууль дүрмтэй төр байж болохгүй. Тэгэхээр мэдээж ийм огцсон гэдэг юм уу ийм санаагаа хэлнэ гэж үрдээсээ бодоогүй ярилцлага хаах нь 28 оны сонгуул
32 оны сонгуулийг тодорхойлох үйлчлүүлөөний нар гарахын боломж болцоо байна гэсэн гэж та хэлээд араас нь би нэр дэвшиж хэрвээ өрсөлдөх болвол өрсөлдөнө гэдэг ийм юм хэлчихлээ. Тэгэхээр танд юу хөрчлөө гэсэн зорилго байна? Тийм манай Та түрүүнээс хойш яриад байсан үнэхээр энэ төрд бүх юм авилгагүй болох ёстойгоос ажил эхлэх ёстой гэж бодож байна. Та хүч хүрнэ гэж бодож байна уу? шатыг хогийг дээрээс нь шүүрдэг гэж нэг хэлцүү байдаг те. Тэрнтэй адилхан төр өөрөө дээрээс зэвэрших хэрэгтэй. Хамгийн орой төрсөн. Ерөнхийлөгч адаглаад зүг болох хэрэгтэй. Ингээд доошоо бүх юм зүг болох хэрэгтэй. Энд ахын маш хонжаарсан өргөл барьц горцсон. Ашиг 8 ганц тохирсон тохирцдог. Энэ юмнаас манай төрийн энэ төлөөлөх хэрэгтнүүд ангид болох хэрэгтэй. Ингэжээч ус орон зөв удирдлагаар, ингэжээч иргэд зөв хандлагаар. Стигвэс манай улс иргэний дайнраар өөр биднээс сонголтгүй болж байна. Энэ бол ямар ч арга байхгүй. Одоо хүмүүс Непал тэгээд яриад байгаа үз. Энд чинь Бүхэнтэл туйлдаа урж байна. энэ чинь үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхээ авъя л гэсэн үг байхгүй. Нэг талаа. Нөгөө талаа иргэд чинь өөрийнхөө томлоод би сонгоогүй байсан ч гэсэн сонгогдсон. Тэр төрийн эрх мэдлэгнүүдийг би таалахгүй шүү дээ. Би итгэхгүй байна. Би үзэн ядчих. Тэр би тэднийг авч хайж чадахгүй. Нөгөө төрөл нь арга зайлаар гараад байгаа болохоор ард иргэд чинь Непалд байлдыг тэмцээ. Нурай шатай гэдэг юм. Бухимдж шít. Бид нар ийм юм үүссэн те 2008 оны 7 сарын 1-нд хамгийн том одоо энэ манай байрыг л шатаагаад ингэнгүүт яалаа. Ард иргэдийн итгэл найдварыг тээжсэн сүр хүч нь очоод хөшгөний ард 8-ыг л хамтарсан засгийн газар болоод ард иргэд нь яалаа арчсан намын эрх мэдлэгнүүдийг төрийн эрхэнд гаргаж өгөөд өөрсдөө шоронд орсон шүү дээ. Тэгсэн. 5 иргэн Олон дуудсан. залуучууд, тийм. 2000 иргэн ганц удагт багтахгүй хашаанд тэр хөвтцгээс. 8 тохиролцоонд авахгүй. Гэхдээ бид нар улс төрчдөө Тогтолцооны хувьд нэг юм ойлголтоо одоо шүү дээ. Сонгог парламент руу явах хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл засгийн газрын мөрийн хөтөлбөртөө эрх мэдэлтэй хэтэрхий юм булаацалтад байгаа учраас өнөөдрийн улс орны хөгжил удаашрч энэ улс төрийн энэ ташкилцаан чинь хүний хөгжлөө, улс орны хөгжлөө, эдийн засгийн боломжуудаа бүгднийг байхгүй болгож зогсоож байна, гацааж байна гэж үзээд байгаа юм л. Та ер нь энэ сонгог парламент руу буюу өргөтгсөн парламент гэж нэрлээд байгаа. За зарим хүмүүс нь 5 дугаар үндсэн хууль болгоод энийг батлая. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөө 65 болгоо энэ нь ордог бай. Аймаг болгоны иргэдийн хурлын төлөөлөгч багтдаг бай. Улсын их хурлын 126 гишүүн багтаад энэ одоо өргөтгсөн парламентаасаа ерөнхийлөгчөө сонгодог ийм сонгодог тогтолцоо руу оръё гэдэг ааг та юу гэж харж байна? Дээрэс нь засгийн газар ерөнхийлөгчийн эрх мэдэл хоёулаа мөрийн хөтөлбөр төвшүүлж өрсөлддөг учраас нөгөөх нь би бүх ард түмнээс сонгогдсон чи бол бүх ард түмнээс сонгогдсон парламентаас томилогдсон засгийн газрын тэргүүн учраас гээд энэ нь өөр улс орны хөгжлийг удаашруулад гацаагаад улам илүү уруудуулаад байгаа гэдэг учраас шалтгаан яриад байгааг та үнэн гэж боддгоо. Энэ ямар өөрчлөлт авах хэвтэй? цөөн амтай 3.6 сая хүн амтай манай улс. Тэрний чинь 1.2 сая нь хүүхэд. Тий. За 600 мянган ахмадууд. Инглиш чинь 2 сая нь байх болчихж. 2 сая 600 мянган статистикаараа нэг сонгогч иргэдтэй. Тийм ээ. Тэгээ тэрнийх нь бараг 500 мянган төрийн албаагч бүгд төрийн өмчт компаниудаас хамааралтай. Нөгөө 60 яманд 80 хүн гэдэг үлээ тэрийн шиг угнууд манайх шиг ийм цөөн хүн амтай улсад бол энэ нүсэр бүтцсэн. Энэ нүсэр завж байх ясгүй. Ер нь бол парламентын гишүүдийн эрх мэдэл нөгөө 76 гишүүнтэй парламент чинь 76 маш өөдгөө хүмүүсээр бүрдсэн байлаа гэж иргэд дүгнээд 126 болох нь ч баг энэний эрх мэдлийг самхруулж чинь гэж ойлгож байгаа. Онлын хувьд зөв. Тэр нөхцөл байд. Яг тэр цэг дээрээс. Нөгөө талаасаа бол манайх шиг улс бол цомхон парламенттай. 10 дотор яамтай. Яам дундаа нэг машинтай.
бүх яамдууд нэг байшин дотор амьдардаг. Бүх энэ төрлийн яамдын сайд дарга нар зүгээр гараад нийтийн унаагаар явдаг. Сайд их хурлын гишүүдийн хүүхдүүд заавал төрийн улсын сургуульд суралцдаг. Яг сонгогдсон тойрогдоо бүртгэлтэй тэнд ар гэр нь амьдардаг. Яг тэр эмнэлэгтээ улсын эмнэлэгтээ үйлчлүүлдэг. Ийм дүрмээр хангах хэрэгтэй. Жишээ наа зах нь. За тэгээд юм уу хязгаарлалт юм уу? үйлчилж болно ш нэг юм. Манай улс бол арчсан улс. Бид нар парламентын засаглалтай улс байх. Үндсэн хуулиндаа тэгээ зарцсан. Ерөнхийлөгч гэдэг өөрөө эрх мэдлийг хуваалсан. Эрх мэдлийг бодоцолсон. Ийм тусдаа нэг юм субъект гарч ирж байна. Тэгэхээр ерөнхийлөгч гэдэг хүн бол энэ бүх юмыг зөв боловсролд нь оруулж үндсэн хуулиа зөв зохистой болгох. Энэ бүс зохион байгуулалтыг зөв болгоход нь оролцоод эрх мэдлээсээ өөрөө сайн дураараа татгалзаж энийг манлайлах хүн байх хэрэгтэй. Ингэж парламент засгийн газарт бүрэн эрхийг чадах тийм зорилготон байх хэрэгтэй. Улс төрийн өрөөний нөгөө л ярьж байна. Одоогийн ерөнхийлөгч маань 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын нам ялагдуулах одоо тийм процесс оролцсон. Тэгээд дараа нь өөрөө 28 оны сонгуульд одоогийн намын дарга ерөнхий нарийн бичгийн даргаыг солиод өөрөө намын дарга болж 28 оны парламентод Монгол Ардын нам авч ороод ингээд ялд байгуулсны дараа бол парламентын спикер болно гэдэг ийм зорилт байна. Яагаад ийм зорилт үүссэн бэ гэхээр намрын инх баяр гэдэг улс төрч улсын тэргүүн, ерөнхий сайд, их хурлын дарга хэсэг энэ гурван статус дээр гурван дээр нь ажиллаж үтсэн цор ганц хүн байна. Үүний дараа би орноо хоёрдугаарт нь гэдэг ийм хувь хүний амбиц байна гэдэг нэг ийм яриа, хов гэх юм уу, ийм таамаг хөвөрж байгаа улс төрд. Та энийг ер нь хэр үнэн гэж бодож байна. Үнэхээр хүнд ийм явцсан ирэх шиг байх уу? Төрийн тэргүүнээр ажилласан улс төрт энэ олон жил болсон хүнд ийм явцсан бас увайгүй ийм хүсэл сонирхол байх уу? Та хэллээш нэг удаа өөрчилж өгөө, засаж өгөө, боломж олгоод төрийн тэргүүн ажиллаа өгөөд явах хэрэгтэй гэж. Үнэхээр явмааргүй байвал яах юм? Улс төрөөр амьдраад бүх насаараа явцсан. Ийм хүмүүс одоо өөрийнхөө хувийн компаниасаа хөөгдөх гээд байгаа шиг тийм сэтгэл төрж байна. Тийм болохоор энэ бол бүх ерөнхийлөгчнөр дээр ширээ сандалтайгаар зурладаг ийм ойлголт байсан. Наад захын таарда муухай харагдаж байгаа үст. Хүн болгон ард түмнэрээ дараагийн ерөнхийлөгчд зандын шатрыг хүрс өгцөлж байгаамаа гэд уншигдэж шít. Хажуудад дагуулцмаар унаал наадмаар энэ ч муухай харагдаж шít. Энэ ч муухай харагдаж. Ард түмэн сонгоно шít. Хүрс сонгуулийнхаа сурталчилгаа хийж өгч байгаа юм. Гэхдээ ялагдуулах гэж тэгж харагдуулдаг юм шиг. Муухай харагдаж байна. Энэ бол өөрөө айгүй буруу байхгүй. Энэ ч өөрөө үндсэн үзэрчүүд байна. Ерөнхийлөгч их хурл засгийн газар гэж 3 бие тас нэг нэгэндээ нөлөөлөхгүй 3 тусгай институт байхгүй. Ерөнхийлөгчийн хамгийн ганцын дарга маргааш нь ерөнхий сайд болдог. Ийм парадокс ганцхан Монголд байгаа. Энэ өөрөө үндсэн хуулийн зөрчил байхгүй. Ерөнхийлөгчийн хамгийн ганцын дарга ажиллаа өчөөд дараа жил нь ерөнхий сайд болсон чинийг ашиг сонирхлын зөрчил гэж үзнэ. Ерөнхийлөгчийн дүү засгийн газрын тэргүүн болдог. Буруу ш. Ерөнхийлөгчийн экс хүргэн хотын дарга болдог. Энэ ч буруугийн буруу штэ. Ерөнхийлөгч дуудаад хийж удаа штэ. Нөлөөтөгийг бүгд мэдж байгаа штэ. Манд нөлөөтөгийг. Бүгд мэдж байгаа штэ. Зүгээр над чиг чанга яриаг бол бүгд мэдж байгаа штэ. Учир нь дуудаж ирээд чиний найз байх нь яах вэ? Миний экс хүргэн наад хүүхдээ болвол наадах чинь 1,900,000 хүн амьдардаг ийм тулгамдсан асуудалтай ийм нөхцөл том хотыг ийм том проблемтай манай нам эний чи утаа төвчл бүх юмыг болгоцсон. Намын дарга би хүртэл өөрөө байсан. Тэр үед тэр нэмэрлэгдсэн. Миний хүргэн байсан хүнийг чи болгож болохгүй гэж чадсан штэ. Чадсан штэ. Тэгэхгүй байгааз энэ өөрөө ард иргэдэд ингэж муухай игнордож хитэх вакуумдсан байдлаар асуудалд хандж байгаа нь эргээд ард иргэдийн бухимдлыг ард иргэдийн цөхрлийг улам их барж байгаа. Таныг улс төрд ороод төрд орохлоор зэрэг төрийн ажлын туршлага байхгүй зөвхөн бизнес хийсэн хитрхи явцуу ганцхан талаас харж ийн гэж шүүмжлэл та төрийн
төрийн ажлын туршлагагүй хүн байх гэж байх. Төрийн ажлын туршлага байхгүй тусмаа сайн яг гэдэг төрийн ажлын туршлага гэдэг маань өөрөө улсыг дампууруулах хулгай байхгүй. Тансаглал үрлэгэн мунхаг бодлого байхгүй. Тэгэхээр тэр төрийн ажлын туршлага байхгүй байвал маш сайн. Би харин тийм туршлага байхгүй даа үнэхээр баярлж байна. Тав тэрийн ярилцлага ямар ч монтажгүй, эвлүүлэггүй гарна, бүтнээрээ гарна. Тийм учраас таныг нэгэнтээ надад ийм сонирхол улс төрд ийм зорилго байна гэж хэлсэн байгаа учраас асууя. Та эхнэрийнхээ асуудлыг шийдсэн үү? Энэ нь бол таны хамгийн том одоо тань руу дайрах олон эмгтэй сонгогчдын таныг сөрөөр харах ойлголтоо би залруулах гээгүй. Гэхдээ та яг ойлголтыг нь үннээр нь тайлбарлаад өгөөч. Та тэр эмгтэйг яагаад ингэ гондоод байгаа юм? Яагаад тэр нөгөө комедийн дээр дайралцаан дээр хүртэл хичээлсэн шүү дээ. Хайртай гэж суучаад мань нэр гэж хүртэл нэрсэн гэдэг ингээд томоко өрч шаалтаад шүү дээ. Миний алдаад маань тэр яг тэр ер нь бол бодлого явсан. Нөлөө явсан. Эцсийн үйл тэр хүндээ өөрөө хэлэх баг. Тэр хүн аз жаргалтай амьдарч байгаа. Сэтгэл хангалуун амьдарч байгаа. Тэрийг би хандсан бай таарна тийм ээ. Бухимдал нь байсан баг. Гомдол нь байсан баг. Хамгийн гол нь нөлөөлөл нь маш өндөр байсан. Тэр хүнд нөлөөсөн гэж үү? Тэр хүнийг нөлөөлсөн, тэр хүнийг чиглүүлсэн. Тэр хүн бол ямар нэгэн гомдол бухимдалгүй одоо байгаа. Сэтгэл хангалуун байгаа. Би тэр зэргийг хийчих чадсан. Тэгэхээр бол миний 4 хүүхдээ ээж штэ. Тэгэхээр хүн бухимдал янз бүрийн нөлөөлөлд ордог штэ. Тийм л юм болсон. Тэгэхээр тэрийг бол нэг юм бодох хэрэггүй. Өнөөдөр би 4 хүүхдтэйгээ сэтгэл хангалуун бүдээр амьдарч байгаа. Ер нь бол би зүгээр таны сонгуультай холбоод хэлэхэд бол бид нэр системийн том өөрчлөлт хийхэд бол заавалчгүй ман болон ан гэсэн энэ буруу бүтцээсээ явцсан ойлголтоос ч гэж болно. Явцсан сонголт ч гэж болно тий. Өнөөдөр та мэдж байгаа 90 онд арчилсан нам өөрөө арчил гэж одоо тунхаглаж гарч ирж байгаа та арчилсан нам иргэдтэй галзуу боломжтой шүү дээ. Гэхдээ ард иргэдийнхаа дэмсийг авчихсан. Өнөөдөр арчилсан нам бол жижигрүүлсэн ман болсон. Тэрс энд ямар ч арчилсан ойлголтууд үүндээ байна. Та хэрвээ тэгэхээр энэ 27 оны сонгуульд орвол өрсөлд өчтөөс айж гинэ. Эднэрийн хажууд амьдралдаа илүү их том эрсдэл хийж, илүү их том ачаа өөрж, илүү их том хариуцлага өөрж, илүү их хэлсэн үгэндээ хүрч би энэ бурхны өмнө нүүр бардам амьдрсан юм чинь би юу гэж эднэрээ сайх юм. Эднэр миний хажууд бурхан дэнслүүл хамгийн их фейлтсэн үгэлтнүүд л байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээрөө санаа зовлтгоо. Зүгээр өнөөдөр системийн өөрчлөлт гэж ярих юм бол маных ч юм уу, аных ч юм уу сонгоход буцаад аны бүтц, маны бүтц, гişүүдийн бүтц энийгээ тижих гэсэн буцаад нөгөө чөтгөрийн тойрог бол орно. Тэр манаас сонгогдсон, анаас сонгогдсон. Яг л эн чинь нөгөө ийм чөтгөрийн тойргийн энэ олон сүлжээ гişүүд гэсэн юм өндөр тулгуурлцсан. Буруу бүтцүүд байхгүй. Тэгэхээр буцаад эднэрийгээ тижих, буцаад эднэрийгээ ажлын байртай байлгах. Тэгээд ингээд улс дотор улс байгуулдаг. Ялсан намын хүмүүс, ялагдсан намын хүмүүс гэж тусдаа. Тэгээд альч намын бус гэдэг ингээд ойлгочтой. Ингэж нийгэм чинь хуваагдчих, систем яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг өөрчлөхийн тулд маань хангуу сонголт хийх ёстой. Ер нь таныг ер нь өөрөө ингээд улс төрд орохчиж иргэдэд гуйлгах чинь ингээд доромжлоод идэг гэвэл та ямар хариулт өгөх вэ? Бид нарыг иргэдэг энэ төр засагчин гуйлгчин болгочод нь шүү дээ. Энд чи одоо яг үнэндээ сонсоход муухай үгэлдэ. Гэхдээ одоо яг л тийм болчиход нь шүү дээ. Бүгд аппликейшны зээлээс ахуулаад бүх төрлийн зээлэндээ хоригдсон. Ламбард банк ус санхүүгийн зээлтэй. Тэгээ та өөрөө бодоод үзтээ. Дарга нар болохоор ах トゥ хамаатан саднууд нь өөрийнх нь иргэн тойрнууд нь бүгд төрийн ард иргэдийн амжиргааг сайжруулах бодлого зорилготой сангийн зээлүүд тийм ээ. Жилийн 3-5% хүнтэй. Тэрүүгээр бизнес тийм ээ. Тэрнгүүрээ бизнес юм. Тэгээд тэрийгэ нөгөө ард иргэдтэй сарын 3% хүнтэй банк ус санхүү байгуулаад 12 нугалсан бизнес нөгөө эзэдгээд байгаа ард иргэдэрийг тэр хүн яаж босч ирэх үү тийм хүнтэй бизнес дээрээс.
Гэхдээ энэ улс орны ирээдүйд Энэ ард ирэх чинь гуйлах чинь болцсон. Гомдох юм байхгүй. Ард ирэх чинь гуйлах чинь болчихсон. Энэ ард иргэдэж одоо бүгдээрээ баян чинээлэг ард иргэд болох хэрэгтэй байхгүй да. Бид нэр тэр боломжид байгаа байхгүй. Бид нар бүгдээрээ баян чинээлэг болох. та ер нь Монголын ирээдүйг харахаар өөдрөгөр хардггүй эсвэл илүү их гасалтгүй. Би өнгөрсөн цаг хугацаа, алдсан цаг хугацааг хараад их гасалдаг. Яг л би тэр болтол 2020 он хүртэл би улс төр сонирхоогүй. Би улс төр хүн өөрийнхөө хийх ажлаа хийх ёстой гэж боддог байсан. Харамсалтай нь хамгийн том бизнес нь улс төр болж хөрсөн манай Монголд. Тэгээ тэрэн дээр нь дандаа юм увайгүй, өөдгүй, ахуйн шуналтай, худалч. Тэгээ дээрээс нь сүнхчин, мөнгөчин гэ дараагийнхаа үерүүгээ бэлдэж гаргаж игээд сүнхчин, долоогчт нар гэдэг ойлголтоо. Ингээд энэ улс төр гэдэг хамгийн цэвэр ариун үлгэр дуурайл байх ёстой, хамгийн шилдэг хүмүүсээ илгээсэн энэ ноён ориглон байх ёстой энэ салбар чи өөрөө муу муухагийн оромж болчиход байна шүү дээ. Зүгээр одоо тэр төрийн ордны өмнө хоёлаа зүгээр хийсвэрээр ярихад сууж байгаа Чингис хааны хөшөө амьлаа босоод ирэл энэ төрийн ордон дотор хүн үлдэхгүй сазар авах болно шүү дээ. Та ер нь бизнесээ томруулах гэж улс төр сонирхоод ам уу? Үнэхээр энэ улс орныг өөр орчинд оруулъя гэж бизнесээ орхих гээд ам уу? Би бизнесээ томруулах надад сонирхол ястай байна. Бизнесмен хүн болгоо өөр өөрийн философитой. Үнэт зүйлтэй. Би дахиад олон хороол барьчих юмсан гэдэг нэг өндөр хороол бариа уддаг улс төрч биш. Би нэг хитэн сахилгаан станцтай болчих юмсан гэд хуйлдаад гүдэг тийм гар бас биш. Тэгвэл та ямар Өөрийн хүний өөрийн философи. Хамгийн чухал юм хүнд юу гэдэг гэж. Байгалийн төрмөл ухаан олдмол өндөр боловсролч биш. Мөн хамгийн чухал юм хүний өөрийн ген, өөрийн хүмүүжил байдаг. Тэр байгаагүй цагт өндөр боловсралтай улгаач хүн бол өндөр боловсралтай улгаач л болдог. Боловсрал эзэмшдэг. Өндөр боловсрал эзэмшдэггээд ухаантай сайн хүн болдгүй. Хүнд нэгдүгürt заавал байх ёстой юм. Хүнд хүмүүжил. Тэрийгэ дагсан ухаан. Тэрийгэ баяжуулж, арвижуулсан боловсрол. Энэ бүх юм чинь тустай байхгүй юу? Бид нар харамсалтай нэг их эцэгчүүд баруун өндөр боловсрол эзэмшүүлчихвэл хүүхд ухаантай болчихныг андуураад идэв. Чи буруу хүмүүжлтэй хүүхдвэл Харвард төгсөөд Колумбиа төгсөөд тэр MIT төгсөөд алхаагүй шүү дээ. Боловсралтай хогийн болов. та зөвхөн улс орныхаа ирээдүйг тэгвэл амраар чинь өнгөрсөнд нь гаслаад байна. Өнгөрсөнд харамсдаг ирээдүйд би өдрөө хардаг. Боломжууд байгаа гэж хардаг. Асар том боломж байгаа бидэрт. Баярлалаа танд. Нэлттэй. Баярлалаа. За. Анхаарал үзэгч та бүхэн